Сайн байцгаана үзэгчдээ та бүхнийхээ өнөөрөө амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизээс пүрэв гараг болгон үзэгч та бүхэндээ хүргэдэг нээлттэй хором хилцүүлэг нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг эхэлж байна. За тэгэхээр 80 минутын турш бид өнөөдөр хүнсний хувьсгал, үндэсний хөдөлгөөн, хөнгөлөлтөө зээл, үр дүн гэсэн сэдвийн хүрээнд ярилцахаар мэргэжлийн холбогдох байгууллагын хүмүүсийг 600-ийнхаа хэвстүүдэд урьсан. Тэгэхээр хөдөлгөөн эхлэхээс өмнө тэгвэл нөхцөл байдал ямар байсан? Энэ хөдөлгөөн өрнснөөрөө ямар үр дүн гарсан? Өнөөдөр ямар байгаа? 2027 онд одоо үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн энэ хөдөлгөөн өрнөө дуусахад үр дүн нь ямар хэмжээнд очсон байх юм бэ гэдгийг одоо бас өнөөдрийнхөө хилцүүлгээр үзэгч та бүхэндээ хүргэнэ. Мэдээж хөдөлгөөн эхэлснээс хойш бол маш олон аж ахуйн нэгжүүд, маш олон одоо хүнсний салбарууд үйл ажиллагаагаа илүү идэвхтэйгээр явуулж эхэлсэн. Улс ч гэсэн энэ үйл ажиллагаанд бодлогоор дэмжиж одоо зээл, хөнгөлөлтөө зээлийг олгох ийм одоо нөхцөл байдал бүрдсэн. Тэгэхээр Монгол улсынхаа нийт хүн амыг одоо хүнсний хангамжийг хүртээмжтэй байлгах, аюулгүй хүнсээр хангах энэ бодлого чиглэсэн үндэсний хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгааг өнөөдрийнхөө хилцүүлгээс үзэгч та бүхэндээ хүргэнэ гэдэгт найдаж байна. За ингээд хилцүүлгээ эхлэхийн өмнө бид дараах мэдээллийг үзэгчтэйгээ хамт хуваалцаад эргээд 600-ийнхаа хилцүүлгээг эхлүүлнэ. Улсын их хурлын 2022 оны хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолын хүрээнд эрх зүй, удирдлага зохион байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт 5 зорилт, 41 үйл ажиллагааны чиглэлд 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Үүнээс хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь үндсэн 90 хамтран хэрэгжүүлэх 17 арга хэмжээний хэрэгжилт дунджаар 80% гүйцэтгэлтэй байна. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд 2023 онд нийт 832.7 тэрбум төгрөгийн зээлийг 1956 зээлдэгчид 9 банкаар дамжуулан олгосон бөгөөд засгийн газрын 63 дугаар тогтоолын дагуу жилийн 13% хүүгийн хөнгөлтийг хариуцсан тулж хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын багцын төсвөөс 33.3 тэрбум төгрөгийн татаас олгоод байна. Зээлийн онцлог нь хүнсний үйлдвэрлэлийн сүлжээний бүх үе шатад олгохыг зорьсон бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлд 54.2 тэрбум төгрөгийг 140 зээлдэгчид, газар тариалангийн үйлдвэрлэлд 216.8 тэрбум төгрөгийг 1379 зээлдэгчид, хүнсний боловсруулах үйлдвэрлэлд 561.7 тэрбум төгрөгийн зээлийг 437 аж ахуйн нэгжид тус тус олгоод байна. За 2022 оноос эхэлсэн одоо үндэсний хөдөлгөөн саяны одоо яг зээл олголт буюу үйл ажиллагаа нь ямар хэмжээнд явж байгаа вэ гэдэг тодорхой мэдээллийг өглөө. Тэгэхээр би одоо даваа 2 дараагаас асуух гээд байна. 2027 он хүртэл одоо өнөөдрийн цаг хугацаар тооцсон бол 3 жил дутуу байна, тийм ээ. Тэгэхээр яг өнөөдрийг хүртэлх олгосон зээл буюу хийсэн үйл ажиллагааны үр дүн та өнөөдөр бас ямар хэмжээнд байна? Зээлийн өөрийнх нь үр дүн нь хэр хэмжээнд байна гэж үзэж байна? За баярлалаа. Үзэгчид энэ орой мэнд хүргье. Тэгээ Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс өг санаачлаад 2022 оны 5 сарын 13-ны өдөр анх Улсын хурлын чуулган дээрээс хүнсний хувьсгал, үндэсний хөдөлгөөнийг аль биесээр эхлүүлж зарлж байсан. Тэрнээс хойш бол одоо яг цэвэр 2 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол энэ хүнс хөдөө аж ахуйн салбар руу, газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбар руу нэлээд их хэмжээний одоо бага хүүтэй урт хугацаатай зээл олголоо. Мөн одоо хэл гайлын татвар, нөөтийн татвар, мөн газар тариалан, мал аж ахуй эрхлэгчтэй бас урамшуулал одоо төрөл бүрийн л одоо дэмжлэг үзүүлж байна. За энэ тоог одоо харж үзэх юм бол одоо бага хүүтэй урт хугацаатай зээл бол 832 тэрбум төгрөг 23 оны байдлаар гарсан байгаа. За ингээд дээр нь одоо хөнгөлөлт чөлөөтэй оруулаад тооцох юм бол тэрбум гаруй юу 1.8 гаруй төгрөгийн одоо хөнгөлөлттэй зээл, урамшуулал, татврын чөлөөлөлт энэ бүгдийг оруулаад 1 тэрбум гаруй төгрөгийн одоо хөнгөлөлт чөлөөлтийг энэ хүнс аж ахуйн салбар руу одоогийн байдлаар үзүүлээд байна. Тийм учраас одоо Монгол улсад хүнсний хангамжийг шийдэх гэж, хүнсний аюулгүй байдлыг шийдэх гэж энэ одоо хөдөлгөөнийг Монгол Улс эрхэлж эхлүүлсэн. За ер нь бол яг нэг түүх сөхөд бол бид нар 1990 онд ардсан нийгэм шилжсэн одоо нас хойш одоо 93 он хүртэл бол бид нар
дандаа хүнсний бараагаа бол картер авдаг байсан. Бид бүхэн мэдж байгаа. Одоо мах шүү, төмөс, элсэн чихэр будаа гэл те бараг 2-3 хил махаар одоо бид нар сар хөргөдөг байсан. Дараад нь одоо энэ эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхийн тулд гайлын татварыг тэгснээр гаднаас маш их хэмжээний хүнс бараа манай Монгол улс руу орж ирсэн. За бид нар тодорхой хугацааны үндэсний үйлдвэрлэлд дэмжих зорилгоор гайлын татварыг үе шатаар нэмэгдүүлээд өнөөдөр бас тодорхой хэмжээний бас үйлдвэрүүдтэй бас болчиход байгаа. Дээр нь одоо сүүлд ковид, дайн байлдаа, Орос Украины геополитикийн асуудал, эдийн засгийн шок, мөн одоо тээвэр логистик гэдэг маш олон хүчин зүйлээс болоод дэлхийн өөрөө хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдалд бас ороо эцэд ороод байгаа. Энийг ч гэсэн нэгдсэн үндэсний байгууллага дээрээс бас албан ёсоор илэрхийлж байгаа, тийм ээ, зарлж байгаа. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч ийм олон хүчин зүйлүүдээс шалтгаалаад одоо Монгол улсынхаа хүнсний хангамжийг нөгөө талдаа хүнснийхээ аюулгүй байдлыг шийдье гэдэг томоохон хөдөлгөөн өрнүүлэлтэд явж байгаа. Энэ хөдөлгөөнд оролцож байгаа төрийн байгууллагын төлөөлөл мөн банкны салбарынхан маань одоо үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань одоо хэрэглэгч нар маань бүгд энэ заатанд сурларсан өнөөдөр өргөсөн байдлаар бас хэцүүлэг хийж байна. Бид бас олон төрлийн цуврал нэвтрүүлэг контентыг бас ард түмэндээ хүргээд явж байгаа. Энэ бүхний цаана мэдээж бид бол олон нийттэй үзэгч олондоо хүнсний таны одоо байдал чинь аюулгүй байж чадж гэнэ үү, танд хүртээмжтэй байж чадж гэнэ үү, цаашид бид экспортод өөрсдийнхөө дотоодын үйлдвэрлэлийг гаргах ямар боломж байна, валют болгох тийм ээ. Гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнүүдэд өнөөдөр чанар стандартын шаардлага хангаж гэнэ үү гэх мэтлэн маш олон асуултанд хариулт өгөх ер нь бол зорилгоор энэ цувралуудыг хийж байгаа. Тэр ч утгаараа өнөөдөр бас хилцүүлэг хийж байна. Тэгэхээр өнөөдөр бол илүү мөнгө санхүүтэй холбоотой буюу төслийн одоо хамгийн чухал хэсгийн талаар ярьж байгаа учраас би мөхтөр дараагаас юу гэж асуух гээд байна гэхээр та нэгэнд одоо ерөнхийлөгчийн хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан учраас бидний энэ ерөнхийлөгчийн санаачсан энэ хүнсний хувьсгал хөтөлбөрөөс гадна бусад хүнсний чиглэлээр явуулж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй энэ үйл ажиллагаа нь яаж уялдаж бодлогын хэмжээнд яаж зангилагдж байгаа юм? Бие бинийгээ яаж дэмжиж байгаа, яаж нэг юм зангилагдж байгаа гэдэг талаар мэдээлэл өгөхгүй юу? За баярлалаа. Үзэгчтэй оройны мэнд дэвшүүлье. За хүнсний хувьсгал гэдэг хөдөлгөөн бол эхэлсэн байгаа. За тэгээд тэрэн дээр ялангуяа та бүхэн одоо энэ дээр харж байгаа бах энэ 860 хэдэн тэрбумын одоо хөнгөлтэй зээл гаргацсан байгаа. Дөнгөж сайхан болтол миний ажиллаж исэн хувийн компани Метагароож компани бол 22 тэрбумын хөнгөлтэй зээл аваад энэний үр дүнд нь бол өхөр бордох аж ахуй, мал төхөөрөх үйлдвэрээ одоо бүтээн байгуулалт их боломжтой болсон. Тэгээд тун удахгүй ашиглалтанд орох гэдэг ингээ байж байгаа. Маш хэрэгтэй юм болж байгаа. За энэ бол гоцоо нөгөө үйлдвэрлэгч талдаа бол хүнсний үйлдвэрлэх талдаа илүү орцсон байгаа. За дөнгөж сайхан манай засгийн газар бас 5 их 80-ыг манай хоршоод малчтад шинэ хоршоо гэдэг төлөвлөгөө гаргаад ингээд явуулсан байгаа. Тийм болох юм бол хүнсний хувьсгал гэдэг аян эхэлсэн. Тэрний ингээд нөгөө хүрээнд бол дараагийнх ингээд аянууд нь ингээд өрнж явж байгаа гэж үзэж байгаа. За тэгтээ бол яг хоо энэ дээр бас жоохон нэмээд ингээд хэлчих юм бол одоо манай нь явуулж байгаа хөнгөлтэй зээлэн дээр ялимгүй жоохон бас сайжруулах хэсгүүд бас байгаа. За нэгд нь ялангуяа би нөгөө хувийн хвшилтээр ажиллаж байхдаа үрд харж исэн. Энэ төлөвлөгөө нь бол нотон жил 1 жил байсан. Тэгээд дахиад нэг сунгаад дахиад 1 жил болцсон байгаа тийм. Тэгтээ ингээд нөгөө төслийг боловсруулад санхүүжилт авахын тулд банк руу очихын тулд доороо жил 2 жил болцдог. Тэгээд бүтээн байгуулалт 1 жил болно. Тэгээд үйл ажиллагаа докторжуулах дахиад 1 жил болцдог. Тийм болох юм бол аль болох ингээд засгийн газар маань энийг бодож үзээд энэ одоо хөнгөлтэй зээлийн тийм хүнс үдээч салбарт өгж байгаа зээлээ зөвхөн 24 оны 12 сарын 31-нд дуусах биш. Дахиад 2 3 4 жил ингээд урсгаж ирэх юм бол одооноос шин төслүүд боловсруулж гаргаж ирэх боломжтой юм болов уу? Эсвэл нөгөө нодлон жил тэр одоо яг тэ азтайгаар төсөл нь явж исэн хүмүүсүүд одоо зээл авах тийм боломжтой байсан болов уу гэдэг нэгдүгээр. Хоёрдугаарт нь бол бас ялангуяа манай Монголын одоо хүнс үдээч салбар дээр бол шинэлэг төслүүд аяг хэрэгтэй болж байгаа. Ялангуяа эрчимжүүлсэн мал аж ахуйн төслүүдэд манай Монгол улс тун хангалтгүй байгаа. Яг би бас ингээд Метагароож компанитай байхдаа бол Монголд анх удаагийн өхөр бордох Канадын технологиор тийм аж ахуй нээж явж исэн. Тэгээд тэр үед арай нөгөө зээлийн нөхцөл хөнгөн байсан. Одоо энэ жил бол одоо доор хаж 3 жил үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэг жил зээл өгнө гэсэн тийм шаардлага нэмээд орцсон байгаа юм байлээ. Тэгэхээр манай Монголд одоо гахаа, дахиа одоо өхөр бордох ч юм уу тийм шинэ аж ахуйнууд аягүй хэрэгтэй болчиход байгаа. Тийм болох юм бол тэр шинэ аж ахуйнуудаа яаж дэмжих юм бэ? Банкны нүдээс харах юм бол мэдээж одоо он удаан жил үйл ажиллагаа явуулсан доктортой аж ахуйн нэгжид өхөнд сонирхолтой байгаа байх. Гэхдээ манай Монгол ялангуяа энэ шинэ технологи нэвтрүүлж өгөх одоо салбартаа бол яаж одоо шинэ төслүүд өгөх вэ гэдэг нь тэр бас бодлого болж байна. Баярлалаа. Би төвдөн дор дээр асуулт авах гээд байна. За эдийн засгийн хөгжлийн яамтай болсон
Монголын ард түмэнд биднэрт юу гэж мэдрэгдэж байгаа гэхээр за энэ нийгмийн бүх одоо салбаруудад эдийн засгийн хөгжлийн яам дэмжлэг үзүүлээд бодлогын хэмжээнд томоохон мега буюу одоо жишээ нь натрийн аянууд байна тий хичнээн том одоо хүнстэй холбоотой гэвэл ийм том төслүүд байна. Тэгэхээр энэ төслүүдийг байнгын тасралтгүй эдийн засгийн тооцоолол судалгаатайгаар урт дунд хугацаанд нь бүх юмыг ингээд алсын хараатай харж төлөвлөж энэ мега төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ сая мөнхтөр даргын энэ эдийн засгийн тасралтгүй байнгын гинжин холбоо яг энэ салбарт өнөөдөр бидний ярьж байгаа хүнсний хувьсгал дээр ч гэх юм уу мэдээж энэ салбаруудад ер нь хэр баталгаатай вэ гэдэг асуулт. За баярлалаа үзэгчдээ энэ орон мэндийг хүргэе. Маш чухал сэдвээр өнөөдөр бид бас хэлцэж байна. Тэгээ ерөнхийлөгчөө одоо санаачлагын доор хүнсний хувьсгал 5 жилийн хугацаатай ингээ хэрэгжиж байгаа. Энэ нь өөрөө манай жижиг дунд үйлдвэрлэлийн зах зээлийг хөгжүүлэх том хөшөөрөг болж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргаж байгаа бодлого бол ерөөсөө эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай. Ялангуяа одоо манай хөдөө аж ахуйн салбар бол өөрөө бие даасан эдийн засгийн одоо манай эдийн засгийн хоёр дахь том чухал баг нь болж хөгжих хэвээр ийм салбар байж байгаа. Тэгэхээр төрийн зүгээс бодлогоор одоо энэ салбараа бол хөгжүүлэх хэвээр өөдөн татах хэвээр. Энэ хүрээндээ бол эдийн засгийн хөгжлийн яамнаас урт болон дунд хугацааны бодлого одоо жил болгоно уялдуулж одоо жил болгоны хөгжлийн төлөвлөгөөгөө бол баталж явуулд гаргадаг. Одоо өнгөрсөн 7 хоногт улсын их хурлын засгийн газраар одоо жилийн төлөвлөгөөгөө баталсан байж байгаа. Энэ дээр үндсэн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж өгдөг. Хамгийн гол одоо цаашид одоо хэрэгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэх нь бол экспорт руу чиглэх ёстой. Уул уурхаан гаралтай бүтээгдэхүүн бол манай экспортын 90 одоо 6% орчим байж байгаа. Тэгэхээр ингээ үлдсэн хувийг аваад үзэхээр ерөөсөө маш хангалтгүй байж байгаа. Тэгэхээр эргээд өөрөө уул уурхаан салбар чинь өөрөө эрсдэлтэй дэлхийн зах зээлээс их хамааралтай өн тарифын хувьд ч өнгөрсөн 7 хоногт улсын их хурлын засгийн газраар одоо жилийн төлөвлөгөөгөө баталсан байж байгаа. Энэ дээр үндсэн өөрөө уул уурхаан салбар чинь өөрөө эрсдэлтэй дэлхийн зах зээлээс их хамааралтай өн тарифын хувьд ч гэсэн хамааралтай зах зээл байна. Тэгэхээр ерөөсөө энэ эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбараа тэтгэх ёстой. Өөрөө бие даасан салбар болгож хөгжүүлэх тал дээр бол бодлогын шинжилгээг бол явуулах зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр энэ дээр шууд одоо худалдааны чөлөөт одоо худалдааны бодлогыг явуулах хэвээр. Энэ дээр одоо манай Оросын холбооны улс болон манай Монгол улсын засгийн газар хоорондын одоо чөлөөт худалдааны хэлэлцээр бол амжилттай үргэлжлээ явж байгаа. Энэ хүрээндээ бол нийтдээ манай улсаас гарах 500 төрлийн экспортын бараа бүтээгдэхүүний жагсаалт бол байдаг. Тэгээ уул уурхаан бүтээгдэхүүнийг аваад үзэхээр цаана 375 бараа бүтээгдэхүүнийг экспортлох ийм жагсаалт дээр бол хоёр улсын хооронд бол тохиролцож байгаа. Уг нь бол ийм потенциал байна гэд тооцоо гаргацсан байгаа юм байна шүү дээ тий 500 орчим. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбар дээр ялангуяа энэ хэлэлцээр амжилттай батлагдаад ингэх юм бол хоошоогоо Оросын холбооны улс болон Дундад Азийн улсууд цаашлаад Европын улс орнууд руу 5 улсад одоо гайл татварын тарифын одоо тарифгүйгээр хөнгөлөлттэй одоо экспорт хийх боломжууд нь бүрдэж байгаа. Энэ дээр одоо мах одоо хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдүүд манай дотоодын үйлдвэрлэгчдийн одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийг экспортлох юм боломжууд гарч эхлэх юм байна. Тэгэхээр ерөөсөө худалдаагаараа дамжуулаад өөрөө энэ дотоодынхаа аж ахуйн нэгжүүдэд бэхжүүлэх цаашаа зах зээлийн одоо найдвартай болох хүрээнд одоо худалдаагаараа дамжуулаад явах хэрэгтэй. Энэ хүрээндээ аваад үзэхэд эргээд гадаадын хөрөнгө оруулалтыг манай хүнсний салбар дээр хөдөө аж ахуйн салбар дээр татах боломж нь бүрдэх юм байна. Ингээд аваад үзэхээр эргээд манай дотоодын хүнсний салбар, хөдөө аж ахуйн салбар дээр маш их потенциал боломжууд бол эдийн засаг дээр бол байгаа гэж харж байна. Баярлалаа. Тулгад арга. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол яг энэ хүнсний хувьсгал Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн буюу энэ үйл ажиллагааны хүрээнд зээл олголттой хөнгөлөлттэй зээлийн асуудлыг илүү тогтож ярих гэж байгаа. Зээл өнөөдөр ямар хэмжээнд олгосон зээлийн маань үр дүн ямар байгаа, зээл олгох энэ үйл явц яг одоо төлөвлөсөн ёсоор явж гин үгүй юу гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр илүү би таныг энэ хөнгөлөлттэй зээлийн
бодлого дээр ямар одоо банкудтайгаа тий банкны салбарынхантайгаа яаж уялдаж ажиллаж байна. Мэдээж банкныхан бол аж ахуйн нэгжүүдтэйгээ гэх мэтлээ. Тэгэхээр энэ бодлого тал уялдаа холбооны талаас ямар асуудал байна? Магадгүй тулгарч байгаа бэрхшээл бас байна уу? Яг хөнгөлтэй зээлийн хувьд ер нь бол амжилттай явагдаж байгаа. Яг энэ арилжааны банкнаас их усвар гаргаад төсөөс ингээд татаас хэлбэрээр хэрэглэгчд эцсийн хэрэглэгчд одоо хөнгөлтэй зээл очих энэ тогтолцоог энэ нь бол хамгийн зөв шийдэл юм байна. Төр өөрөө их усвар гаргахлаар тэнцээ бодлын гарт юм. Арилжааны банк өөрөө тэнцээ хяналтаа тавихлаар зээлийн иргэн төлөлт маш сайн байт юм. Яг авах ёстой хүнд нь авах ёстой хэмжээгээр зээл нь өгчт юм байна. Тэр хүн тэрнийг ашиглаад бүтээн байгуулалт үйл ажиллагаа эрхлэн явуулт юм байна. Энэ маш зөв. Хоёр төсөөс гарч байгаа их усвар маань яг зөвхөн татаас дээр нь очиж байгаа учраас төсөөс гарч байгаа маш бага хэмжээгээр зээлийн хүртээмжийг маш олон хүнд ингэж хүргэж чадж байгаа. Ийм хөтөлбөр болохоор яг одоо энэ хөнгөлтэй зээлийн хөтөлбөр маань үр дүнгээ өгөөд байна гэж бол засгийн газар үзээд байгаа. За одоо коронавирус үед бид нэр 10 их найдын хөтөлбөргээ зарласан. Тэндээс 2 их найдын бид нэр ажлын байрыг дэмжих зээлгээ зарласан. Яг өнөөдрийн байдлаар иргэн төлөлт маш сайн. Зээлийн үлдэгдэл одоо 153 тэрбум. 2 их найдын зээлээс чанаргуйтсан зээлийн хэмжээ нь одоо дөнгөж 700 сая. 0.1%-аас ч бага гэсэн. Тэгэхээр маш сайн иргэн төлөлттэй зээл авсан хүмүүс нь одоо яг зорьсон хэрэгэ бүтээсэн юм болж байна. Тэгэхээр ийм байна. Сангийн ам талаас жоохон дэлгэрүүлээ ярьчих. Сангийн ам талаас яг энэ хөтөлбөрийг юугаар дэмжих вэ гэхээр нэгт төсвийн бодлого, хоёр санхүүгийн бодлого, гурав татварын бодлого. Хөнгөлтэй зээлийн хүрээнд бол яг хөдөө аж ахуйн салбарт 2 их найд гаруй хөнгөлтэй зээл ерөнхийдөө олгож байна хөдөө аж ахуйн салбарт. Татварын бодлогоор яг хөдөө аж ахуйн салбарт жил бүр 2950 гаруй иргэн аж ахуйн нэгжид 100 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөт үзүүлж байгаа. Гадны зээл тусламж, гадны хөнгөлтэй зээл тусламжаар бид нэр их усвар татаад энэ чинь хөдөө аж ахуйн салбарт төсөл хэрэгжүүлж байгаа. За энэ төсөл нь ямар ач холбогдолтой юм гэхээр гадны сайн туршлага, ноу хав Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт оруулж ирж нэвтрүүлэх. Ингээд энэ гурван чиглэлээр ерөнхийдөө сангийн ам энэ хөтөлбөрүүдийг ингээд дэмжиж явж байгаа. За баярлалаа. За тэгэхээр манай өнөөдрийн нээлттэй хором шууд хилцүүлэг нэвтрүүлэгт хөдөө аж ахуйн их сургуулийн багш оюутнууд оролцож байгаа. Нэг талаараа бол яг энэ салбарт бэлтгэгдэж байгаа болсон хүчнүүд гэсэн үг, нөгөө талаараа бол хүнс хэрэглэгчд гэсэн үг. Тэр ч утгаараа өнөөдрийнхөө нэвтрүүлэгт бид бас оюутан залуучууд багш нарынхаа саналыг сонсё. Микрофоныг хүргээд өгч. За, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд мэдээж хамгийн эцсийн зорилго бол мэдээж хэрэглэгчдэд аюулгүй хүнсийг хүртээмжтэйгээр хүргэх гэдэг энэ зорилго. Тэгээд дотоодын үйлдвэрлэгчид энэ үйл ажиллагаагаа эрхлэхдээ мэдээж саяны ярьсан одоо зээл тусламжийг аваад тэрнийхээ өрөөнд үйл ажиллагаагаа өргөжүүл. Энийг гол нь хүртэж чадж гэнэ үү? Хөдөө аж ахуйн салбарын одоо болсон хүчний бэлтгэж байгаа багшийн хувьд магадгүй энэ төсөл хөтөлбөрийг бас сонирхож анализ хийж үзсэн бах. Оюутан залуучуудаас ирж байгаа асуулт санал бас тань дээр юу байдг вэ? Таны бас хувь саналыг чинь бас сонсъё. За сайн байцгаана уу, бүгдэнд орой минь төргий. За саяны мэдээллүүдээр бас гарч байна. Энэ салбарт 800 гаруй тэрбум төгрөгийн ийм хөнгөлтэй зээлүүд ингээ олгогдсон байна. Тийм учраас энэ олон үйлдвэрлэгчид маань ингээ зээл аваад ирэхээр зэрэг энэ салбарт мэрэгчлээ боловсон хүчний эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж эхэлж байна. За жишээлбэл одоо энэ жил манай төгсөгчд энэ газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбарын оюутнууд бүгдээрэнд нь ажлын байр урилга ирж байгаа. Цаашлаад одоо энэ хөтөлбөр маань дахиад 3 жил хэрэгжиж байна. Тэгэхээр зэрэг энэ салбарт мэрэгчлээ боловсон хүчний хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байна. Тэгэхээр зэрэг цаашдаа бид нэр богино хугацаанд за мөн одоо хичнээн хэлбэрээр энэ салбарт мэрэгчлээ боловсон хүчнийг одоо улам олныг бэлтгэхээр төлөвлөд ажиллаж байна. За манай үйлдвэрлэгчид бас энд хүрэлцэж ирсэн байна. Үйлдвэрлэгчид одоо биднээс асууж байгаа нэг зүйл нь бол төгсөгч байна уу, мэрэгчлээ боловсон хүчин байна уу гэж одоо өдөр болгон шахал баг биднээс асууж. Тэгэхээр зэрэг энэ бол өөр харамсалтай нь хязгаарлагдмал. Тэгээд одоо нэг зүйлийн уриалга хэлмээр байна. Хэрвээ одоо төгсөх оюутан энэ жил одоо сурагчид байгаа учраас энэ салбарт одоо орж ажиллах ийм одоо орон зай бол энд нээлттэй энэ маш том орон зай байна шүү гэдгийг бас хэлмээр байна. Захиалга өгөөрэй. Ажлын байрны гэдэг. Ажлын байр нь бол нээлттэй. Манай үйлдвэрлэгчд бас одоо нэг үе бодох юм бол төлбөрийн төлөө тэтгэлэг өгөөд өөрсдөө ингээд сургаад авах ийм бас бол маш олноор ирж байгаа.
Тэр зэрэг одоо энэ хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарт одоо суралцах ийм орон зай маш том орон зай байна шүү гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Хүрээгээ уламт хэлнэ ойлгомжтой тийм ээ. За сайн бацхан уу. Юуг хөдөө аж ахуйн чиглэлээр суралж байгаа оюутнуудад юу боловсруучид одоо маш их хэрэг болж байгаа. Энэ үед юу хөдөө аж ахуйн газар болохоор энэ оюутнуудад дэмжинэ гэсэн мөртлөө ерөөсөө дэмжлэг үзүүлэх юм юу чиглэл бидэрт ирээгүй гэсэн хариуг өгөөд сууж байгаа. Энэ тал дээр хаанах яам тэгж байна. тий яам За асууж болох уу гэж. боллоо яах вэ? За амгалан дарга хариулах уу? Манай оюутан бас асууж байна те. За микрофоноо явуулж. Ер нь ямар бодлогын дэмжлэг байна вэ гэж байгаа. Хүнсний 36 дугаар тогтоол дээр яг энэ хүний нөөцийг бэлтгэхтэй холбоотой одоо дэмжлэг үзүүлнэ, сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр одоо боловсролын сайдын багцад одоо тодорхой хэмжээний төсөв тусгагдсан байдаг тий. Тэгэхээр одоо яг одоо манай сайдын багц одоо яг тэр хариалах асуудал дээр нөгөө боловсролын асуудал байхгүй учраас би одоо 36 дугаар тогтоол дээр болвол төсөвтэйгоо тий хэрэгжүүлэх үйл ажиллагаатайгаа тусгагдсан байдгаа. Тэгэхээр илүү тэндээс илүү тодруулахын зөв бах гэж бодож байна. За баярлалаа. За би аж ахуйн нэгжийн одоо удирдлагуудаараа хамдээ. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт хаан хүнс, цэс сайрхан, төмөн шууд, залуу хүнс, өгтүүл алтай гэдэг ингээд 5-6 компани төлөөлж ирсэн. Та бүхэн микрофон нээлттэй. Өнөөдрийн энэ ерөнхийлөгчийн санаачилсан зээлийн одоо мэдээж зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа. Яг үр дүн байна уу? Ажил магадгүй яг төлөвлөжсөнөөс явж чадахгүй байгаа асуудал байна уу? За микрофон нээлттэй. За бүгдээрэнд нь орой мэнд. Би болд гэж юм байна. Төмөн шууд компани захирал. За энэ ерөнхийлөгчийн санаачилсан энэ хүнсний хувьсгал хөтөлбөр бол цаг үеэ олсон маш чухал хөтөлбөр гэдэг бол тодорхой. За энэ бол одоо улс орнуудад одоо хүнсний одоо хангамж бол ямар чухал болж байгааг болохоор энэ ковидоос хойш бид нарт бол маш сайн ойлгуулсан. Ялангуяа одоо яг манай одоо бизнес дээр бол энийг бол хоёр дахь удаага ингээд ойлгуулж хоёр дахь удаага юм нөхцөл байдал үүсэж байна гэж хэлж байна. Ковидын үед болохоор бас нэг хил хаагдсантай холбогдуулаад өндөг хомсдсон. Яг одоо яг өнөөдрийн ойрын үеүүдэд бас нэг тодорхой хэмжээгээр хомсдолтой байгаа байна. За бид бол бас энэ өндөгний бизнес шувууны аж ахуйгаа өргөдөхөд одоо хүнсний хувьсгал хөтөлбөрөөс хөнгөлөлтөө зээл аваад үйл ажиллагааг өргөдөхөд явж байна. Өнгөрсөн жил бол үйл ажиллагаа өргөдөхөд зээл авсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол яг зээлийн үр дүн өнөөдөр яг ямар явж байгаа. Гэхдээ энэ дэр нэг шууд хэлэхэд нөгөө шувууг нөгөө хурдан томруулах боломжгүй. Тийм учраас одоо үйлдвэрээ барин, тоног төхөөрөмжөө угсарна, шувууга одоо төрүүлнэ, бий болгоно, дэгдэхээгээ боожуулна гэсээр нэг жил тойрсон хугацаа ордог. Өнгөрсөн жилд бол зээл аваад үйлдвэрлэлээ өргөдөхөд явсан. Эхний одоо үр дүнгууд бол өнгөрсөн оны сүүлээр бол гарсан. За манай компанид жишээлбэл бол бид бол үйлдвэрлэлээ бол 20 орчим сая ширхэг өндгөөр нэмэгдүүлж чадсан. Өнөөдөр өндөгний үн 700 800 хүрчээд байна гэдэг нэг хэсэг байсан. Тэгэхээр яг энэ та хариулт өгөөч. Одоо үйл ажиллагаа чи өргөцсөн бол өндөгний үн өсөхгүй байх. Хоёр удаага нэг юм шоконд орж ийн гэж хэлж байна. Нэг нь ковидын үед. Одоо нөгөөх нь энэ болохоор яг Монгол улс болохоор өндөгнийхөө 40% эрэгцээг бол импортоор авдаг. Яг одоо энэ ойрын одоо энэ сар гарангийн хугацаанд Оросын холбооноос орж ирж байгаа импорт төр хугацаагаар хязгаарлагдсан байгаа. Оросын холбооны улс талаасаа дотоод Монгол талаас бол биш. Яг энэ 40% импорт тасалдсан учраас дотоодын нийт одоо зах зээл бол одоо дотоодын үйлдвэрлэл хангаж чадахгүй байгаа. Тийм байна. Хэрвээ өнгөрсөн жилүүдэд одоо энэ хүнсний хувьсгал хөтөлбөр одоо шувууны аж ахуйд зээл олгоогүй байсан бол энэ шок өнөөдөр бүр илүү тодор мэдрэгдэнэ. Магадгүй ширхэг өндөг 1500 ч юм уу тий? Энэ хөтөлбөр одоо хэрэгжснээр өнгөрсөн жил бол бид бол үйлдвэрлэлийнхаа тоо хэмжээг бол 20 саяар нэмэгдүүлсэн. Энэ жил бол дахиад нэмэгдэж байгаа. Нөгөө зарим шуунууд нь энэ жил боожоод одоо бий болж байгаа гэсэн үг шүү дээ. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмж байгаа. Тэгэхээр бол одоо бид бол яг 500 төгрөгөөр худалдаж байгаа. За энийг бол яг нөгөө хомсдлыг далимдуулаад нөгөө дамжуулан борлуулагч нар бол цаашаага нэмэгдүүлээд одоо худалдааж байгаа. За ямар ч гэсэн таны хувьд бол үр дүнтэй байна. Отхон маш үр дүнтэй байгаа. Отхон сүрэн.
Саналыг сонсноо. Эхлээд аж ахуйн нэгжүүдийнхээ бүгдийн саналыг сонсноо. Сайн байна. Би Охтол алтай компани Отгон сүр байна. Одоо адилхан дахианы аж ахуй эрхэлдэг. Одоо бол захиралтай одоо бараг л адил төстэй одоо хэлэх юм байна. Бид бол мөн адилдаа хүнсний хувьсгалын хүрээнд энэ онцлог нь бол одоо хуучин одоо зээлийг жижиг дунд үйлдвэр аж ахуйн нэгжид бас нэг айгүй жоохон бага дүнгээр багаар нь одоо өгдөг өгөх нь одоо банкнууд айгүй хязгаарлагдмал байдаг байсан бол одоо саяын энэ хүнсний хувьсгалын хүрээнд бол жижиг дунд үйлдвэр аж ахуйн нэгжид айгүй сайн хамрагдсан маш сайн дэмжлэг болж чадж байгаа. Одоо адилхан бид бол 7 сард аваад одоо ингээд үйл ажиллагаагаа алхам алхмаар өргөжүүлээд үйлдвэрлэж байгаа өндөгнийхөө тоо нэмэгдүүлэл явж байна. Мөн одоо зах зээлд нийлүүлж байгаа өндөг бол биднээс л 500-аас 520 төгрөгийн дүнтэй байгаа. Одоо дамжин одоо борлуулж байгаа хүмүүс л одоо тэр 700-700 төгрөгөөр нэмж зараад байгаа шүү. Тийм хамсал гарч байгаа л гэж байна. Энэ зээлийн асуудал хүнсний хувьсгалын хүрээнд энэ олгогдсон зээлийн асуудлууд одоо адилхан одоо төмөн шууд бол том компани надтай одоо адилхан одоо жижиг дунд одоо аж ахуйн нэгжүүд бол нэлээд байдаг. Манай шүүний аж ахуйн арваад аж ахуйн нэгжүүд ер нь ихэнх нь хамрагдсан. Бүгд одоо техник технологио шинжилээд байр сууцаа одоо шинжилээд одоо 24-5 он гэхэд бол үйлдвэрлэлийн хэмжээ бол өшөө нэмэгдэнэ. Дотоод үйлдвэрлэлээр нь 26 он гэхэд хангаж чадна гэдэг зорилт тавиад ажиллаж байгаа. Баярлалаа. За Отгонбаатар сая Отгон сүрэнгийн ярианд нэг юм үг гарлаа. Жижиг аж ахуйн нэгжүүдээ их сайн дэмжсэн гэж. Энэ айгүй чухал. Угаасаа томорцсон би одоо зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олцсон аж ахуйн нэгжүүдэд маа гэдэг одоо гулгтлан хөш. Одоо ингээд нэг жоохон дэмжчүүл ингээд үйл ажиллагааны өргөжих гээд байгаа энэ аж ахуйн нэгжүүдийн тоог нэммээр шүү дээ тий. Тэгэхээр яг энэ байдлаараа танд одоо жишээ нь нөлөөлөл үзүүлж чадсан уу? Орой минь төргий залуу хүнс Отгонбаатар байна. Манай компани одоо 2014 онд байгуулагдсан. Тэгээ өдний хүртэл одоо 9-10 жил шахуу ерөнхийдөө тийм хөнгөлөлтөө зээл ч юм уу тийм авч үзээгүй байсан. Огт тийм байхгүй. Дийлэнхтэл банк ихэнхтэл банк усаасдаг. Тэгээд өнгөрсөн жил ерөнхийлөгчийн санаачлагыг анх сонсоод төрийн банктай хандаад тэгээ ерөнхийдөө маш богино хугацаанд шийдчихсэн их баяртай байгаа төрийн банктай. Манай аж ахуйн нэгжийн хувьд бол үзмийн шүүс үйлдвэрлэдэг анхдагч тийм компани байгаа. Тэгээ яг анх 15 оноос эхэлж үйлдвэрлэж эхэлсэн. Одоо баг бүгд шингэн үндэсний үйлдвэрүүд баг үзмийн шүүс үйлдвэрлэж байгаа тий. Тэгээ манайхыг түүчээлж явж байгаа. Тэгээ яг богино зээл авах танд банкныхны зүгээс одоо банкныхаа ирсэн байгаа би бас асууна. Яг одоо нэг биелүүлж чадахгүй байсан тийм шаардлага тавигдчихсэн уу? Яа энийг чинь би бол одоо манай компаниуд дийлэхгүй юм байна. Тийм шаардлагыг давахгүй бол одоо зээлэхгүй юу гэдэг асуулт гарч ирсэн үү? Өмнө зээл авч яхад бол тийм тохиолдлууд 2-3 таарсан банкудад. Тухайн тэрний үед. Үгүй яах вэ тэгээд нөгөө ингээд нэг миний нэр дээр байдаг үдл хөдлөх хөрөнгийг ч юм уу нэг хамтран эзэмшигчтэй нөгөө хүнээс нь зөвшөөрөл аваад тэр нотротоор нөгөө хүн гадаад байдаг ч юм уу тийм шалтгаантай тий. Ингээд барь сайлбар талдаа. Төрийн банкны хувьд болохоор ингээд эдгэр чин өөрөө энэхүү зээлийг бас түүчээлж явах шиг байна. Миний бодлоор бол. Тэгээд ер нь нэлээ мэрэгсэн тийм хүмүүсийг эдийн засгчныг тавьсан болохоор эдийн засгчд нь өөрөө айгүй өндөр туршлагатай болохоор ерөөсөө үйлдвэрлэлийн салбарыг ойлгодог болохоор ерөөсөө ойлголцоход айгүй төхөмтэй байсан. Тэгээд ерөнхийдөө авсандаа их баяртай байгаа. Нийслэлтгэж яамныхандаа бас баярлалаа гэж хэлдэг. За зоригт дараа микрофон шилжүүлж. Зоригт дараа нь Батгэрэлтэй. За бүгдээрэнд нь орой минь. Асуулт ажиллах. Хаун Симкс компани ерөнхий менежер зориг. Зориг. Манайх бол махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа гэсэн чиглэлээр 15 жилийн түүхтэй аж ахуйн нэгж явж байгаа. За засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөнгөлөлтөө зээлийн хүрээнд манайх 5 тэрбум төгрөгийн зээл аваад үйл ажиллагаагаа тоног төхөөрөмж шинжлэх, импортоор авдаг түүхийн эдийг нөөцлөх гэдэг ийм зорилтоор ашиглаж байна. За зээл авсны давуу тал нь юу вэ гэж гэвэл нэгдүгээрт биднес тоног төхөөрөмжийн шинжлэх сүүлийн 10 жилд хийж чаддаг тоног төхөөрөмжийн шинжлэх хийсэн. Гадаад зах зээлээс хамааралтай үнийн хэлбэл ихтэй байдаг түүхэд материалын нөөцийг бүрдүүлж чадсан. Гурав дахь нь юу гэхээр банкнаас авдаг зээлийн хүүгийн дарамт буурсан гэсэн юм. Үзэгдэл явж байна. За Батгэрэл саналж. За сайн байцгаана уу бүгдээрэнд нь орой минь хүргэе. Сайрхан компани төслийн удирдагч Батгэрэл байна.
За Зисайрхан компани бол үндэсний үйлдвэрлэгч 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За дарс болон ориглон дарсны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За бид бол 19 оноос эхлээд ер нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх тэр одоо төслийн судалгааны ажлыг бол эхлээд явж ирсэн. За бас алдаж онсон зүйлүүд бол байсан. Тэгэхээр энэ одоо хөтөлбөр анх зарлагдахад их сонирхолтой бидний одоо яг бидний нөгөө хүсэж исэн яг сэдв байсан. Тэгээд бид нар материалаа одоо анхнаас нь ахуулж мэдүүлж яваад төслөө 23 оны 6 сараас эхлээ явж байгаа. Одоо бол манай төсөл одоо төслийг бол 10 үе шатаар авч үзэж байгаа. Одоо 8 дахь үе шатандаа явж байна. За жишээлбэл одоо бид нар нэг 80% таа гэсэн. Тий, за 80 яг суйрлуул 10 үе шаттай юм бол 8 нь болчих юм бол 8 дахь үе шатандаа явж байгаа. 70 гаруй хувьтай, 70 орчим хувьтай явж байна гэсэн үг. За тэгэхээр бидэд бол одоо том одоо гадны тоног төхөөрөмжийн одоо Хятадаас байд юм уу, Германаас байд юм уу, тоног төхөөрөмжүүдийг одоо өнгөрсөн 9 сараас ахуулаад захиалгын одоо худалдаа авалтын гэрээнүүдийг хийгээд за мэдээж тоног төхөөрөмжийг бол одоо 6 сар орчим хамгийн урттаа үйлдвэрлэж байна. За тэгэхээр эхний төхөөрөмжүүд ирээд суйрлуулагдаад эхэлсэн. За 5 сарын сүүлээр тоног төхөөрөмжүүдийн суйрлуулалтууд дуусаад за эхний бүтээгдэхүүн бол 6-7 сараас гарах боломжтой. За яг онцлоод хэлэхэд одоо энэ санаачилсан энэ одоо төслийн хүрээнд хөнгөлөлтөө зээлийн хүрээнд одоо бидний тооцоололоор бол өргөн хэрэглээний одоо шингэн үндэсний бүтээгдэхүүнүүд өртгийн хувьд бас харьцангуй боломжийн. За бидний хэрэглэгчид харьцангуй бас хямд үнэтэй бүтээгдэхүүн санал болгох, дээрээс нь магадгүй одоо өртөг шингэсэн амин дэмүүдийг шингээгч байд юм уу тийм боломжуудыг бас хэрэглэгчид санал болгож байна гэж харж байгаа. За баярлалаа. За би хөдөө аж ахуйн яамны амралтанд мэрэгчлэлтэн рүү хандах гэдэг. Энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг маш үр дүнтэй болгоход мэдээж бид импортын ямар бараа бүтээгдэхүүний хараат билээ тий тэрийг багасгах ямар боломжууд хаана тийм потенциалтай аж ахуйн нэгжүүд байна. Хаана одоо бид хүнсний хүртээмж дутмаг байна тий гэдэг энэ асуудал дээр бүгдийн тооцоолоо судлаад гаргасан байдаг баг. Тэгэхээр яг энэ одоо хөнгөлөлтөд зээл олгож байгаа нь хэр нүдэ олж байгаа, хэр одоо байгаа онж байгаа гэдэг нь одоо ингээ 2 жил хэрэгжээд эхэлсэн энэ өнөөдрийн үр дүнг ингээ дүгнээд харахаар одоо дутагдж байгаа ямар салбарууд байна тий бас бид огт одоо өгөх ёсгүй одоо бас ийм зээлүүдийг ч юм уу салбар хэсгүүдэд өгсөн бас буруудсан байлээ. Дараагийн одоо үлдсэн 3 жилдээ анхаарнаач гэдэг юм уу. Иймэрхүү зүйл нь юу байна? Яг одоо бодлогын яамны хувьд те. За баярлалаа. Та бүхэнд орой минь хүргэе. За ер нь хүнсний хангамжийн одоо стратеги одоо 119 нэр төрлийн бүтээгдэхүүнээр одоо хангана гэдэг одоо стратеги нь одоо зорилго байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нөөц бололцоо одоо бүрэн байдаг тий мах, сүү, гурил, төмс бол 100%-аар хангаж байгаа тий. За тэгэхээр хүнсний ногоод, өндөг, дахианы мах тий эдгээр ургамлын тос тий эдгээр бүтээгдэхүүнүүдийг бол бид нэр дотооддоо үйлдвэрлэж болох юм аа. Импортын хамаарлыг бүрэн импортын хамааралгүй байж болох юм аа. Элсэн чихэр бүх төрлийн будаа, загсан бүтээгдэхүүн тий эднэр бол ямар ч байсан бид нар одоо түүхийдээ үйлдвэрлэж чадахгүй учраас импортын хамаарлыг одоо тогтвортой хангах, тогтвортой нийлэлтийг хангах гэсэн ерөнхийдөө ийм 3 стратегийг барьдаг. Тэгэхээр яг одоо хүнсний хангамж одоо тогтоол маань батлагдахаас өмнө бол одоо хүнсний ногооны хангамж бол 61% байсан бол одоо 85% боллоо. Одоо өндөгний хангамж одоо 51% байсан бол 60 гаруй хувьтай боллоо гэсэн тиймэрхүү одоо ургамлын тосны хангамж ч гэсэн тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ийм хангамжийн үр дүнгууд бол харагдаж байна л да. Яг импортын бараан дээр болохоор 23 оны жилийн галийн статистик мэдээллийг харахад яг хүнсний бүтээгдэхүүний импорт 83 сая $, тэ буурсан байгаа. Ерөөсөө тэгэхээр нийт дүнгээрээ салбарын одоо импортын хамаарал 5.3%-аар буурсан. Экспорт болохоор 43%-аар нэмэгдсэн ийм ер нь өндөр
одоо үр дүнтэй харагдаж байгаа тий. Тэгэхээр яг хөдөө аж ахуйн яамны хувьд бол 76% дээр одоо нийт олгосон зээлийн 76% дээр хяналтын гэрээ байгуулад энэ зээлийн олголт хэр үр дүнтэй байгаа юм бэ? Үйлдвэрлэл чинь хідээр нэмэгдэж байгаа тий. Санхүүгийн үзүүлэлт чинь хідээр сайжирж байгаа гэдэг дээр одоо хагасжил тутамд үйлдвэрлэлийн мэдээ авч хяналт тавьж явдаг. Банкудтайгаа бас хамтраад бас хяналтаа тавиад явдаг тий. Тэгэхээр энэ дээр бол одоо 23 оны жилийн эцсийн байдлаар бол одоо нийт яг хөдөө аж ахуйн одоо яамтай хяналтын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд бол 12300 одоо ажлын байр бий болсон байна. Тэ энэ нь бол өмнөх онтой харьцуулахад 1155 ажлын байр шинээр бий болгосон байна. Татвар төлөлт одоо улсын болон орон нутгийн төсөвт 133 тэрбум төгрөгийн одоо татвар төлсөн байна. Энэний 28% нь аймаг орон нутгийн төсөвт одоо төвлөрүүлсэн байна. Хувь хүний орлогын албан татвараар одоо дамжуулаад тий. Бусд нь бол улсын төсөвт төвлөрсөн байна гэх тий. Тэгэхээр энэ дүн маань 22 оноос 30%-аар нэмэгдсэн байна гэх. Тэгэхээр ер нь бол энэ бүгдийг ингээд үзэхээр засгийн газраас хариуцсан төлж байгаа одоо хүүгийн дэмжлэгийн зардал маань эргээд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж гин, ажлын байраа нэмэгдүүлж гин, тэ экспорт, импортын хамаарлыг бууруулж гин. Ийм том үр дүн эхний жилдээ гаргасан байна, тэ. Энэ маань дараагийн хөрөнгө оруулалтын зээлүүд маань ингээд одоо үйлдвэрлэгчд маань хэлж штэ 24 оны хагас жилээс хойш үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхээр энэ илүү үр дүнтэй явна. Манай засгийн газрын зүгээс бол хүүгийн дэмжлэгийг сар бүр төлөөд явж байгаа. Хагас жил тутамдаа үр дүнгээ биднэрт тайлагнаад явах ёстой шүү гэдэг ажлыг хийгээд явж байна. За би одоо инхтэй дарга ингээд юу ачи банкнуудад микрофон өгч. Зээл олголтын асуудал өнөөдөр яг банкуд дээр эргэн төлөлт ямар байна? Яг энэ хүнсний хувьсгалын хүрээнд зээл олгоход одоо магадгүй баталгаатай гэх юм уу да тийм ээ? Илүү ихтгэлтэйгээр баталгаатайгаар аж ахуйн нэгжүүдтэй бас зээл олгож байгаа тийм одоо зүйл байна уу? Ялгаатай илүү онцлогтой юу гэдэг нэг тийм л юм байгаа юм шиг зүгээр нэг тийм. Гэхдээ Тамир дарга бас энд хариулт өгөх бах. За орой минь. За оролцож байгаа нийт хүмүүстэй олон үйлдвэрлэгчтэй энэ орой минь хүргэе. За манай банкны хувьд бол яг энэ болохоор хүнс үдээ аж ахуйн чиглэлээр бол 1600 орчим харилцагчийн хүсэлт ирээд 900 орчим харилцагчд болохоор зээл олгосон байгаа. За энэ дээрээс болох юм бол одоогоор олгосон одоо зээлийн эргэн төлөлтийн хувьд бол чанаргүй муу зээл бол байхгүй. Тэгээ манай харилцагч нар бол хариуцлагатай хандж байгаа. Бас түрүүн бас манай харилцагч нар мэдээлэл өглөө үйлдвэрлэл нь болох юм бол өсөөд өдөрт бол 8-аас 10 мянган ширхэг өндөг одоо үйлдвэрлэж гаргадаг байсан бол 18 мянгаас 22 мянга болоод энэ хугацаанд бол үйлдвэрлэлээ өсгөж байна. Дээрээс нь болохоор жуус үйлдвэрлэл дээр бол 12 мянган литр тонн одоо жуус үйлдвэрлэж исэн бол 18 мянган тонн болцсон байна. Энэ нь болох юм бол ингээд хүнсний хангамжийг нэмэгдүүлж байгаа гэж харж байгаа. Буцаагаад эргээд биднэрт бас энэ болохоор үгтэй төрөүний өндөг 700 төгрөг гэж яг 500 төгрөгөөр гэдэг борлуулалт ч юм 200 төгрөгийн хэмэлт гарч байгаа. Тэгээд бас түрүүн ярьсан нэг саналууд дээр ихэд одоо түрүүний 1600 харилцагчаас 900 аваад үлдсэн харилцагч нь авч чадаагүй шүү дээ. Тавьж байгаа шаардлагатай холбоотой. Тэгэхээр бас манай банкнаас бол инкубатор төвийг байгуулад тэрүүгээрээ дамжуулаад өрхийн бизнес, гарааны бизнесийн зээлийг бол өөр их усрээр одоо болохоор санал болгож байгаа. Зах зээл дээр байгаа ерөнхийд нь бол юм хөрөнгө оруулалтын чиглэлийн одоо эргэлтийн өрөнгөтийн одоо чиглэлээр олгож байгаа их усүр юм зээлийн хүү маань 20 орчим хувийн хүүтэйсэн бол бид нэг 15.6%-аар бол санал болгож байгаа. Хугацааны хувьд бас арай богино хугацаатай. Тэгвэл тэр хүмүүс болохоор туршлага бага байгаа учраас тодорхой хэмжээний сургалтанд үнэгүй хамрагдуулаад тэгээд тэр одоо юу гэдэг бизнесээ авч явах тодорхой хэмжээний боловсрол олгосон дараа болохоор зээл өгөх үйл ажиллагааг бас зохион байгуулж байгаа. Дахиад бас түрүүн хөдөө аж ахуйн сургуулиас бас саналуудаа хэлсэн. Бид нар бас хамтраад ажиллах болцоотой. Хөдөө аж ахуйн сургууль дээр яг энэ үгдийн хөдөө аж ахуйн чиглэлээр хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр сайн төсөл батлагдсан үр ашигтай төсөл гэдэг ч юм уу. Ийм байх юм бол манай тэр инкубатор төв гарааны бизнес, өрхийн бизнесээр хэрэгж байгаа харилцагчид маань тэр төслөө өгөөд тэрэн дээр нь үндэстэд бид нар болохоор тодорхой хэмжээний санхүүжилтийг ингээд өгвөл бас болохоор байгаа. Тэгээд энийг бас бас энийг бас хямдруулъя гэх юм бол зээлийн хүүгөө бас бууруулъя гэх юм бол бас төр засгаас бас энэ дээр бас тодорхой хэмжээнд бас энэ жижиг дунд бизнесийн
эргэлж гарааны бизнес эрхлэгчдэд дэмжиж өгөх юм бол бас хамтран ажиллах болцоотой байна. Баярлалаа. За Инхтан нэмэх үү? За саналаа илчих нэмээд. За бүгдд нь орой минь төргийа. За төрийн банкны хувьд бол энэ үндэсний хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнд оролцоод нийтдээ нэг 900-аад иргэн аж ахуй нэгжид нэг 50 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байгаа. Тийм чанарын хувьд бол одоо манай одоо эсэл захирал хэллээ. Чанар бол үнэхээр сайн явж байгаа. Өөр одоо нэмэх юм байхгүй наа. Дахин үргэлжлүүлээд одоо хүнсний хувьсгалын хүрээнд зээлийг бол одоо хангалттай хэмжээнд гаргах тийм ихтгэл бас байна шүү дээ, тий? Байгаа. Тавигдах шаардлага бусад зүйл дээр бол ерөнхийдөө хөнгөлөлтөө явж байгаа учраас ямар ч асуудалгүйгээр судалгаа шинжилгээ нь явж байна. За, ган зориг, ган төмөр микрофоноо шилжүүлчих. За, та нарт муу адилхан асуулт тавьсан гэж ойлгоод хариулт авъя. Сайн байцгаана уу, бүгд нь орой минь төргий. За, хаан банкны хувьд энэ хөтөлбөрийн хүрээнд бол 23 онд нийтдээ 360 орчим тэрбум төгрөгийн зээлийг 1400 орчим харилцагчид олгосон байгаа. За, нийт 862 тэрбум төгрөг банкудаар дамжиж олгосны 43% нь бол хаан банк ингээд дангаараа олгосон. За 19 нэр төрлийн одоо хүнсний бүтээгдэхүүнийг импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, сайжруулах энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг бол ингээд дэмжиж оролцоод явсан байгаа. За 24 оны байдлаар бол бид нар 2 сарын 1-нд санхүүжилтийн ерөнхий гэрээгээ холбогдох яам Монгол банктайгаа байгуулад 2 сарын 1-ээс хойш бид нар өнөөдрийн байдлаар 100 орчим тэрбум төгрөгийн зээлийг бас ингээ олгоцсон явж байна. За энэ хөтөлбөрийн гол үйлдвэрлэгчд очиж байгаа өгөөж нь юу юм бэ гэхээр түрүүн бас нэг үйлдвэрлэгч маань дурдж байна те. Зээлийн хүүгийн дарамтыг маш бууруулж байгаа. Мэдээж зах зээл дээр байгаа бизнесийн зээлийн хөв бол за дунджаар нэг 18% байгаа гэж бодвол 3 дахин бага хүүтэй зээлэгчдэр очиж байгаа хүү маань бол 3 дахин бага хүүтэй ингээ 6% болж очиж байгаа. За энэ хэрээрээ жижиг бизнес эрхлэгч нар, дунд бизнес эрхлэгч нар маань санхүүжилтийн асуудлыг шийдээд дээрэс нь үйл ажиллагаа өргөсгөөд нэмэгдүүлээд хүчин чадлаа нэмэгдүүлээд ингээ бизнесээ цааш нь илүү томруулах, дараагийн түвшинд аваачих энэ боломжуудыг бас үйлдвэрлэгч нарт аваачиж байгаараа давуу талтай байгаа гэж харж байгаа. За зээлийн чанар байдлын тухайд бол ер нь бол төлөлт сайн. Угаасаа бага хүүтэй зээлүүдийн хувьд бол төлөлт сайн байдаг. Мэдээж зээлийн гэрээний үүргээ зөрчөөд ямар нэгэн байдлаар хугацаа хэтэрхэл гаргах юм бол тодорхой хугацааны дараа банкны энгийн бизнесийн зээл рүү шилжих ийм нөхцлүүд бас тусгагдсан байдаг учраас энэ дээр үйлдвэрлэгчд маань нэлээд хариуцлагатай хандаж зээлээ цаг хугацаанд нь төлөх тал дээр бол нэлээд хариуцлагатай байгаа гэж харж байна. За ган төмөр нэмэх үү саналаа нэмээд тоо баримт бас байна уу те? За ерөнхийдөө бол бас хийжлэх байгаа. Ер нь бол яг хүнсний хувьсгалаар бол ер нь засгийн газар олгож байгаа энэ зээл бол мэдээж нэг жижиг дунд бизнес эрхлэгч нарт бол маш өгөөж өгж байгаа. За энэ хэврэж гисэн хаан банкны орон нутгаар салбараар дамжаад энэ зээл хэрэгжиж байгаа. Тэгэхээр орон нутагт байгаа тухайн жижиг дунд одоо бизнес эрхэлж байгаа энэ хүмүүст байна энэ зээл маань маш их өгөөж өгж байгаа. Ер нь бол зээлийн төлөлтийн хувьд ч гэсэн харьцан байгаа. Яг нь ер нь зүгээр юу гэхээр энэ зээлийг бол илүү нэг кластер маягаараа илүү одоо бие биентэй хамааралтай байдлаар ингэж илүү хөгжүүлж явах нь илүү одоо цаашдаа гэсэн үр дүн илүү байна гэж харж байгаа. За баярлалаа. Тамир дарга. Одоо зээл олголт маш сайн байгаа юм байна. Иргэн төлөлт нь маш сайн байгаа юм байна. Тэгэхээр одоо зээлийн батлан даалтын сангийн ажил бол аюу сайхан хөнгөн явж байгаа юм шүү. Ер нь зүгээр цаашдаа энэ жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг илүү дэмжиж төрөөс энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд чадвартай одоо зах зээлд нэлээ одоо өндөр дүнтэйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой аж ахуйн нэгжийг нэмэгдүүлснээрээ нийгэмд бас өгөх өгөөж нь бас юу гэж харж байгаа юм гэдэг талаас нь хөгжлийн бодлоготой уялдуулах юм бол та юу гэж харж За байна? зээлийн батлан даалтын санд болохоор ерөнхийдөө энэ өндөр дүнтэй одоо зээл авдаг аж ахуйн нэгжүүд бол одоо хамрагдах боломжгүй. За бид нар бол ерөнхийдөө энэ батлан даалтынхаа гаргалтыг бол ерөн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн эрхлэгч нарт ирэх нь бол чиглүүлж байгаа. Энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо жилийн борлуулалтын орлого нь одоо 2.5-аас одоо хэтрэхгүй одоо зээлдэгчтэй гэсэн үг. Тэгэхээр одоо таны асуусан асуултанд бол би бол нэг яг тодорхой хариулт хэлж чадахгүй гэсэн үг тийм. За тэгээд яг энэ 36 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс
хойш бол ер нь энэ тухайн одоо хүнсний хувьсгал аюулгүй байдлын хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд одоо Батлан-Даалтын гаргалт бол маш эрс нэмэгдсэн. За одоо энэ өнгөрсөн жилийн хугацаанд гэж үзэх юм бол бид нар 25 тэрбум төгрөгийн Батлан-Даалт гаргасан байгаа. За энийг одоо 36 дугаар тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнөх 10 жилдээ харьцуулах юм бол яг энэ салбарт болохоор манай зээлийн Батлан-Даалтын сан 50 тэрбум төгрөгт одоо Батлан-Даалт гаргасан байдیں۔ Тэгэхээр бид нар өнгөрсөн 10 жилийн хугацаанд гаргаж ирсэн Батлан-Даалтын гаргалтыг 1 жилийн хугацаанд ингээ гаргачаад явж байгаа юм байна. За цаашдаа энэ зээлийн Батлан-Даалтын сан энэ 36 дугаар тогтоолын хүрээнд болохоор ерөнхийдөө энэ Батлан-Даалтын гаргалтыг бол энэ салбар руу энэ үйл ажиллагаа явуулж байгаа салбарууд руу чиглүүлнэ. За бид нар энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд болохоор за хойд бүс, хангаан бүс, зүүн бүс гэсэн 3 бүст бол одоо анхнуудаа салбар байгууллаа. За энэ салбаруудаараа бид нар дамжуулаад одоо жишээлбэл энэ хойд бүсэд одоо энэ газар тариалан мал аж ахуй одоо энэ төвлөрсөн ийм аймагуудад болохоор тухайн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуй нэгжүүдэд бол одоо тулж зөвлөгөө өгч одоо энэ Батлан-Даалтад хэрхэн амрагдах вэ одоо зээл авахт нь одоо тусалцаа үзүүлж одоо ерөнхийдөө бол ажиллаж явж байна. Тэгээд ерөнхийдөө энэ 36 дугаар тогтоол одоо энэ хүнсний хувьсгал одоо хэрэгж дуусах хүртэл болохоор одоо энэ зээлийн Батлан-Даалтын сан бол ер нь Батлан-Даалтын гаргалтыг бол одоо нэмэгдүүлэхээр одоо онцгойлон одоо ажилланаа. За баярлалаа. Мөнхтөр дарга 2027 он хүртэл энэ 22 оноос хойш 2027 он хүртэл бол яг энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгох одоо санхүүжилттэй 1,80 749.9 тэрбум төгрөг гэсэн тооцоо төлөвлөсөн байж байгаа тий. Тэгэхээр өнөөдрийг одоо ингээд үлдсэн 3 жилийнхаа үйл ажиллагааны чиглэл ярмаар хэдүүлээ өнөөдөр. Тэгэхээр үзэгч олондоо л мэдээлэх гээд байна ш. Яг юун дээр илүү анхаарах юм, юунд бидэнд бас сая 2 жилийн хугацаанд бас юу харагдав те, ямар асуудал дээр илүү анхаарал төвлөрүүлж ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Илүү эдийн засаг мөнгө тооцоол талаасаа. Тий, сая бас ярьж байлаа манай эдийн засгийг солонгоруулах ёстой. Тэр утгаараа бол манай хөдөө аж ахуйн салбар агуулж чухлаа. Хөдөө аж ахуйн салбар дотор ялангуяа махны салбар маш чухал байна. Тэг манай Монгол шиг ийм уудам бэлчээртэй орн бол дэлхийд аяар ховор байгаа. За ийм бэлчээртэй оронд бол үхрийн мах, хоньны мах, ямааны махыг бол гарах бол давуу талтай байгаа. Тэгээ манай хөрш орон бүдүүн хятад улс бол дэлхийн хамгийн том махны импортлогч орн байгаа. Тийм болохоор ялангуяа би ч гэсэн өөрийнхөө одоо ажил гэх юм бол манай махны салбарын экспортыг их дэмжиж манай Монголын махны экспортыг доорож 2-3 дахин өсгөе гэсэн тийм одоо зорилттой ажиллаж байгаа. Ялангуяа тэрний гэх юм бол одоо түүхийн махыг экспортлох хэрэгтэй. Одоо дулаан арга боловсруулсан буюу чанцсан махыг л одоо экспортлож байгаа. Түүхийн мах нь хамаагүй зах зээл томтой байгаа. За тэрэнд хандсан одоо үйл ажиллагааг явуулъя гэж бодож байгаа. За тэр утгаараа одоо засгийн газрын сая гаргасан шинэ хоршоо гэдэг төлөвлөгөө маш чухал байгаа. Тэгжиж манда анхан шатныхаа одоо малаагаа үржүүлэхтэй бол өндөр чанарын хурдан боожуулдаг тий. За тэгээ манай малчтын одоо амжиргааг нь дээшлүүлэнгээ бас бэлчээрээ хамгаалах хэрэгтэй. Тий. Тэгээ дараагийн үе шатанд очих юм бол манай мал төхөөрөх, махаа боловсруулах үйлдвэрүүдээ бол илүү сайжруулах, илүү томруулах, хүчин чадлын нэмж өгөх тий. Тэр нь бол зөвхөн экспорт биш манай дотоодын зах зээл дээр бол 97% мах нь бол малгаа гар аргаар нэдэлдэг гэж байгаа тий. Тэр яг бүгдээрийн үйлдвэрийн аргаар боловсруулах гэх юм бол манай мах боловсруулах үйлдвэрүүд, мал төхөөрөх үйлдвэрүүд хүчин чадлаа улам нэмэх ёстой. Тэгээд тэр үйлдвэрүүдийг аль болох жилийн 12 сар ажилуулдаг болох тийм тогтолцоо гаргах ёстой гэж үзэж байгаа. За тийм болохоор одоо саяны энэ зээлийн ихэнх нь үйлдвэрлэгчлээ явж байна. За дараагийн үе шатнд гэх юм бол шинэ хоршоо төлөвлөгөөний дагуу илүү анхан шатны үйлдвэрлэгч, малыг үйлдвэрлэгч манай малчид хоршоод тэрнлүү илүү бас анхаарал тавьж явах зүйтэй болов уу гэж үзэж байгаа. За даваа дараагийн саналыг сонсъё тий. Одоо 27 он хүртэл хийх энэ 3 жилийн хугацаа бол маш хариуцлагатай цаг хугацаа байна шүү дээ. За энэ 2 жилийн хугацаанд бол мэдээж манай баг санхүүгийнхэн маш их идэвхтэй сайхан ажиллаж байгаа. За мөн одоо энэ телевизараадууд ч маш сайхан дэмжиж ажиллаж байна. Бас одоо олон сайхан цуврал контент гарч байгаа. Дээр нь Монгол Улсын ерөнхийлөгч одоогийн байдлаар дангаараа одоо 82 үйлдвэр дээр одоо өөрийн биеэр очиж ажиллаж байна. За ерөнхийлөгчийн тамгын газар 100 гаруй үйлдвэр очиж ажилласан. Нийт тоогоор бид нар 2 жилийн хугацаанд 200 орчим үйлдвэр аж ахуйн нэгж дээр очиж ажиллаж байгаа байхгүй. Гэхдээ бид нар бол одоо нэг талдаа үр дүн бол айгүй тодорхой хэмжээний үр дүнгууд гарч байна. Нөгөө тал дээр бас одоо бид нар одоо хууль эрх зүйн орчин бол шинжлэгдэхгүй их удаж байгаа. Их удаан байна. Мөн одоо хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд лабораториудын асуудлыг шийдэхгүй болохгүй байна. Нийслэлийн лаборатори, хэл гайлуудын лаборатори тийм ээ
хүнсний аюулгүй байдал дээр бас онцгой анхаарах. Тэр тал дээр одоо хийх ёстой манай нөгөө төрийн байгууллагуудын ажлууд энэ 5 жилийн хугацаанд системтэйгээр тэр нөгөө хүнсний аюулгүй байдлыг хангах тэр ажиллах тэр ажлуудаа жоохон шахаж ажиллахгүй бол болохгүй байгаа. Тэгэхээр нэгдүгээр хуулийн шинжилэл жоохон удаан байна. Хоёрдугаарт лаборатори хүнсний аюулгүй байдал дээр тавих хийгдэх ажлууд маань бас жоохон удаашралтай байгаа. Эрх зүйн орчныг маш сайн сайжруулах шаардлагатай. Үлдсэн хугацаанд энэ дээр нэлээд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байгаа. Аха. Төвдөн дор дэд цайда би юу гэж бодоод байна гэхээр манайхан ингэдэгдээ альваа нэг бас төсөл хөтөлбөр хэрэгжихэр мэдээж төсөл хөтөлбөр юм чинь эхлэх хугацаатай дуусах хугацаатай тий. Гол нь энэ үйл ажиллагаа тэртээ тэргүй хүнс гэдэг бол бүх нийтийн хэрэглээ энэ үйл ажиллагаа байсаарч байх болно байх ч учиртай. Тэгэхээр гол нь энэ тасралтгүй цаашаа хөгжиж явах өнөөдөр бий болгоцсон энэ хөдөлгөөний хүрээнд бий болгосон сайхан юмнуудаа яг тасралтгүй авч явж чадах уу гэдэг энийг юм яаж харж байна? За яг энэ студид ингээд төр хувийн хвшил тэгээ санхүүжуулагч байгуулах ингээд гурван талаасаа ингээд бол цуглаад асуудлуудаа ярьж байна. Тэг өнгөрсөн 2 жилийн хугацаанд одоо хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гарч байгаа үр дүнгуудын талаар сонсож байхад бол хамгийн чухал асуудал бол ерөөсөө санхүүжилтэн дээр байгаа нь бол харагдаж байна. Одоо хувийн хвшлийн зүгээс бол яг дунд хугацааны 3-5 жилийн хугацаанд доктортой, хөнгөлөлттэй, хүү багтай ийм зээлийг авчиж бизнес нь өөрөө ингэж докторж авах энэ боломж нь бүрдэж байна. Эргээд өөрийнх нь одоо үйлдвэрлэл бизнесийнхаа үйл ажиллагааг цаашаа доктортой ингээд авч явах энэ бололцоо нь бүрдэж байгаа нь бол цаашаалтай. Нөгөө талдаа санхүүжилт олгож байгаа банкны салбарынхан маань бол бас одоо бүгдээрээ сэтгэл хангалуун. Тэгээ эргээд зээлийн эргэн төлөлт маш сайн байна, үр дүн сайн байна гэдэг ингээд. Тэгэхээр юуг харуулж байна гэхээр ерөөсөө манай банкны салбар өөрөө шинжлэгдэх шаардлагатай банк санхүүгийн салбар. Илүү энэ банк санхүүгийн салбарт өрсөлдөөнийг оруулж ирэх шаардлага нь бол харагдаж байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн санаачилсан энэ хүнсний хувьсгалын энэ цонх энэ 5 жилийн хугацаанд эргээд одоо аж ахуй нэгжүүд маань өөрсдөө бизнесэнд докторж аваад нөгөө талдаа санхүүгийн салбар маань өөрөө бас урт хугацаанд, дунд хугацаанд бизнесийн хөнгөлөлтөө хүүгээ айлуулах, бууруулах, урт хугацааны, дунд хугацааны бизнес хийх энэ болцоотой зээлийг олох энэ боломжийг эргээд энэ хөтөлбөр дуусгаад цааш нь үргэлжлүүлж явах энэ болцоог нь хангах нь бол зайлшгүй шаардлагатай гэж харагдаж байна. Тэгэхээр зайлшгүй одоо эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс бол байнгын ярьдаг өрсөлдөөний журмаар одоо энэ зах зээл банк санхүүгийн зах зээл илүү одоо өрсөлдөөнд суурилж хөгжүүлэх ёстой. Дээрэс нь хөдөө аж ахуйн биржээ хөгжүүлэх ёстой. Одоо малчин өрх одоо хотноосоо малын одоо мах, арьс шир, түүхийд одоо бирж дээрээ захиалгаа өгөөд шууд одоо онлайн захим систем бол одоо манад бол маш сайн хөгжиж байгаа. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн бирж маш сайн ажиллаж явах ёстой. Банк санхүүгийн байгууллагуудаа одоо өрсөлдөөнүүд нэмэгдэх ёстой. Ингэж санхүүжилтийн одоо их усрууд сайн нэмэгдчээж манай энэ гарч байгаа одоо хөтөлбөрийн үр дүн бол цаашдаа урт хугацаанд бол үр дүнгээ өгөх нь бол зайлшгүй гэж харагдаж байна. За амглаа. Тэгэхээр мэдээж хөдөө аж ахуйн яам бол энэ хүнсний хувьсгалын хамгийн чухал хөдөлгөгч хүч бол одоо яам дээр ингээ бодлого зангилагдаад ингээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр микрофоно өгөөрэй. За тэгэхээр би юу гэх гээд юм нэхэр одоо 2026 оныг дуустал хэрэгжих энэ төсөл хөтөлбөр маань өшөө илүү үр дүнтэй болохын тулд одоо яг даваа хоёр дарга хэлээд байгаа тийм энэ салбартаа анхаармаар байна. Жишээ нь лабораторитой олмоор байна. Тэр хяналт сайжирмаар байна. Цаашдаа энэ үйл ажиллагаа тасралтгүй ингэж бодлого нь дэмжигдэж явж чадах уу? Ингээл төсөл дуусаад бас ингээд унчих вэ гэдэг нэг юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ер нь хэр тооцоо судалгаатай хэр баталгаа өгч чадхаар байна. За тэгэхээр одоо бид хэд одоо 23 онд нэлээд өндөр дүнтэй зээл гаргалаа. Тэрнийхэн дагуу одоо үр дүнгээ тооцоод явж байна те. Тэгэхээр мэдээж дараагийн жилүүдэд одоо төсвийн их усүр маань одоо хязгаарлагдмал учраас те ийм хэмжээний зээлийг бол мэдээж гаргаж чадахгүй. Тэгэхээр одоо 23 онд олгосон өндөр түнтэй олгосон одоо энэ зээлүүдийн үр дүнгуудыг бид нар илүү их одоо
одоо шаардаж тий үр дүнгийн одоо нэхэж энэний араас ингэж ажиллах хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр 24 онд бол бид нар бас боломжоор тий 149 тэрбум төгрөгийн зээлийг шинээр гаргасан байгаа. Банкудтайгаа одоо гэрээгээ байгуулад тэгэхээр энэ дээр одоо 4 сарын 19-ны байдлаар 165 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Яг энэ зээлтэй холбоотой хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын ерөн санхүүжилтийн хүртээмжийг ингээ хараад үзэхээр яалтчгүй ингээд мал аж ахуйн салбар маань одоо мал аж ахуйн үйлдвэрлэл маань өөрөө энэ зээлийн одоо банкудаар олгож байгаа зээлийн одоо үлдэгдлийн дүнд бол маш бага хувийг эзэлдэг. 0.3% зээлийн үлдэгдэлтэй одоо жилийн эцсийн байдлаар 23 оны жил. Тэгэхээр одоо энэ мал аж ахуйн салбарт одоо олгогдох одоо зээлийг нэмэгдүүлэхтэй бизнесийн зарчмаараа явхад барьцаа хөрөнгийн үнэлгээг нь сайжруулах малын ашиг шимээр нь одоо барьцааг үнэлдэг те малыг үнэлдэг. Одоо бол одоо малал бол мал тоо толгоогоор нь үнэлээл ингээл одоо эн чинь бас бэлчээрийн даацт хүртэл ингээд нөлөөлөд явцдаг те. Тэгэхээр энэ тал дээр илүү их ажиллах шаардлагатай юм байна гэдгийг бол харж байгаа. Сангийн яам болон одоо хөдөө аж ахуйн яам хамтран батлах ийм журам одоо хөрөнгөний үнэлгээний хуулийн дээр байдаг. Тэгэхээр бид нар энэ журмыг одоо яаралтай батлах шаардлагатай байна. Банкудтайгаа хамтраад энэ үнэлгээг одоо яг одоо ашиг шимэнд нь одоо үнэлээд тохируулаад хийдэг байх шаардлага. Тэгснээр одоо энэ одоо зээл олголт илүү сайжрна тий. Тэр талаас нь илүү ажиллах шаардлагатай байна гэдгийг одоо энэ зээл олголтоос хараад одоо ажиллаад явж байна. Ер нь бол хүнсний салбар тэн дундаа мал аж ахуйн салбар бол ингээд өсөн нэмэгддэг баялаг штэ тийм ээ байнга эргэлтэнд орж идэг байнга хэдий ингээд хорогдол байлж нөгөө талдаа тэрийг хоёр нь уусан өсөлттэй байх жишээ. Тэгэхээр энэ бол нөгөө эдийн засгийн ямар нэг уналт энд оруулах вэ гэдэг юм айцгүйгээр одоо уг нь бол илүү хөгжүүлээд явуул илүү үр дүнтэй юм шиг байгаа аль талдаа улсад ч тийм малчин за юу гэж бодож байна. Тэгэхээр тэглгүй яхаа одоо ургадаг одоо уул уурхайн бус те үйлдвэрлэл гэдэг юм бол хүнс хөдөө аж ахуй хөнгөлдөрийн салбар л байгаа. Илүү их одоо хөдөлмөрийн шингээлт сайтай те хөдөлмөр эрхлэлт яг энэ л салбарт илүү их явж идэг те. Тэгэхээр энэ салбараа илүү их дэмжиж одоо бизнесийн зарчмаар хөгжих тэр боломжийг илүү их нээжэж одоо дараагийн хөгжил боломжууд илүү их нэгднэ л гэж харж байна. Түрүүн даваа 2 дараагаас ярьсан эрх зүйн орчин бас тутмаг байна гэж энд амгалан мэрэгчлэн бас хэлж гэн хамтарсан журам дүрмээ зарим тодорхойгүй байгаа зүйлүүдийг бас тодорхой болгох шаардлагатай. Тэгэхээр сангийн яам энэ дээр ер нь цаашдаа одоо төсөв санхүүгийн гэдэг юм уу тэр татварын энэ бодлогуудаа хэрэгжүүлэхдээ хүнсний салбарыг илүү одоо солонгоруулах гэж ярьдаг те бид нар те. Ингээд одоо ер нь ямар зүйл ямар ажил хийх шаардлагатай гэдэг ингээд төлөвлөсөн байна вэ? За одоо яг энэ хөдөлгөөнийхөө хувьд ярил л да одоо яг хүнсний хувьсгал энэ хөдөлгөөн бол 27 хүртэл явна гэд бодохоор яг одоо хийхээр төлөвлөсөн гол чухал ажил нь юу вэ? Тодорхой ажлууд сонсъё. Яг хүнсний хувьсгалын хувьд хэрвээ та бүхэн сая нөгөө нэвтрүүлгийн ихэнд анзаарсан бол 833 тэрбумын зээл гарсан байна шүү дээ. Үүнээс 53 тэрбумын мал аж ахуйн салбарт гарсан байхгүй. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр мал аж ахуйн салбар чинь яг бусад нөгөө газар тариалан хүнсний үйлдвэрлэл хоёр шигөө зээл авах тийм чадамж нь сул байна. Тийм. За тэгээд өнгөрсөн 5 дахь өдөр их хурлаас уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын сөрөг нөлөөллөөс хамгаалах хууль баталсан. За энэ 3 дахь өдөр одоо мөнхтөр дарга яриад байгаа шинэ хоршоо чинэлэг малчин гэдэг засгийн газрын дунд хугацааны 5/80-ийн хөтөлбөр батлагдсан. Энэ бол 5 жилийн хугацаанд хэрэгжиж байна. За энэгээр яг яах гээд байгаа юм бэ гэхээр бид нэр үйлдвэрээ дэмжижлээ. Үйлдвэр технологи сайжруулчлаа. Тэгэхээр үйлдвэрүүд чинь нийлүүлэх түүхийд нь хэрэгтэй. Түүхийд одоо жишээл махны үйлдвэрлэл нь малчнаас л нийлүүлнэ шүү дээ тийм үү. Тэгэхээр тэр талд нь хамт дэмжиж яваад энэ хоёрыг ингээ кластерлуулж энэ салбарыг хөгжүүлэх ёстой байна. Өнөөдөр манай мал аж ахуй нийт газар нутгийн 72% дээр нийт ажиллах хүчний 24% байна. Тэгэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн эзэлж байгаа хувь зөвхөн 10% байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж одоо нэмэгдүүлэх вэ? Энэ чиглэлээр яг одоо энэ ингээд тогтоол хэрэгжиж явна. Одоо яг малчны зээл бол жилийн 21-ээс 22% хүүтэй ийм зээл одоо малчт маань аваа явж байгаа. Тэгвэл энэ шинэ хоршоо
Чинэлэг малчин хөтөлбөрийн хүрээнд малчин хэрвээ хоршоонд нэгдэж орох юм бол 6% хүүттэй хөнгөлтэй зээл аваад тэгээд малчт маань хөдөлмөрөөрөө хоршоод, хөрөнгөөрөө хоршоод өөрсөндөө шаардлагатай тоног төхөөрөмж, зойр, махны бой, цех, сүүний үйлдвэр тэрнийгээ ингээд өөрөө бариад явах боломжтой. За тэрэн дээр бас зээлийн батлан даалтын сан маань оролцож байгаа. 20 сая хүртэлх зээл авах юм бол зээлийн батлан даалтын сан 100% батлан даана. 20-40 саяын хооронд бол 80% батлан даана. 90% батлан даана. Тэгээд 50 хүртэл сая дээр бол ингээд 80% батлан даана. Ингээд явхлаэр одоо ингээд малчт маань өөрөө одоогийн байгаа энэ ченжийн үртгэн сүлжээс гараад шууд өөрийнх нь одоо нэг боловсруулж байгаа бүтээгдэхүүний хөдөө аж ахуйн биржээр дамжуулаад эцсийн хэрэглэгч юм уу экспортод гарахын боломж нь үүснэ. Тэгэхээр малчтын маань орлого нэмэгдэнэ. Тэгээд зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа одоо малын гаралтай бүтээгдэхүүний маань үн бас буурах. Инфляцид эргээр нөлөөлөх. Ийм үр дүнтэй. Яг одоо бол засгийн газар ийшээ чиглээд ажиллаж байгаа. Тэгэхээр хүнсний хувьсгал буюу энэ хүнсний салбарын үйл ажиллагааг ерөнхийдөө ингээд нэг нэгийг нөхөөд ингээд зэрэг ингээд явуулах юм одоо бодлого явж байна. Кластержуулж явах хэрэгтэй байдаг бодлого байна тий. За баярлалаа. За манай нэвтрүүлгийн оролцогч саналайлагч. Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Хэн блэ? За намайг хөдөө аж ахуйн сургуулийн 3 дугаар курсын оюутан агрономи ангийн Батсүрийн Хотий гэдэг. За энэ дээр 36 дугаар тогтоол дээр зээл өгсөн аж ахуйн нэгжүүд буцаагаад тухайн компаниудын гаргаж байгаа үнийн өсөлтөнд хяналт тавьдгүй. Энэ компаниуд нь ингээд тухайн салбартаа ингээд тийм жишг байгууллага одоо Монгол улс гэхэд баяраас баяр өдрөөс өдөрт их нэг инфляцийн түвшин маш ихээр өсөж байгаа. Энэ дээр ямар хязгаарлалт тавьдаг вэ? Энэ компаниудын бараа бүтээгдэхүүний үнэ аль болох тогтвортой байж чадах юм бол буцаад нөгөө аж ахуйн нэгжийн үнэ бас тогтвортой байдал хангаж чадна. Тийм учраас 36 дугаар тогтоолт яг эдгээр компаниудын бараа бүтээгдэхүүний үнэнд нь хяналт тавьдгүй гэсэн асуулт. За баярлалаа. Энд бол давхар би ямар асуудал яригдж байна гэхээр бизнесийн суртахуун, бизнесийн ёс зүйн асуудал энд яригдж байгаа тийм ээ. Бид одоо сүүлийн үед бол юмны үн, хүнсний бараа бүтээгдэхүүний үн ямар их өсөж, ард иргэдэд ямар их дарамт толж байгаа бүгдээрээ биеэрээ тулж байгаа. Бүгдээрээ одоо юу гэдэг нэг супермаркетад ороход 100 мянган төгрөгөнд 2 тор юм хүнс аваад гардаг байсан бол одоо бараг нэг торны талаар хүнс авч гараад байгаа юм. Тэгэхээр энэ ингээд ард түмний амьдралд ямар их сөрөг нөлөө үзүүлж байгааг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ хүүгийн хүнсийн асуудал маш чухал. Манай үндэсний үйлдвэрлэгчид үн нэмэхгүй байх, ард иргэдээ бодсон үнийн бодлого барихад та нарын маань оруулж байгаа хувь нэмэр хэр боломжтой вэ? Энэ зах зээлийн нийгэмштэй бид үн нэмэх нь яагаад буруу гэдэг бас асуулт хариултч байж болох л да. Гэхдээ та бүхний үгийг сонсъё. За микрофон аюулчир. Ямар саналтай байна? Энэ цаг үед одоо За мэдээж одоо бас энэ улс орны одоо юунаас одоо хөнгөлтэй зээл авсан тий. Хөнгөлтэй зээл авсан учраас бас эннийхэн дагуу бол бас нийгмийн хариуцлага өрөөнд бол одоо бас энэ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ бол хэд өндөр өсөхгүй байх. Ер нь бол цаашдаа боломжтой бол аль болох бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах тий. Ийм одоо үндсэн хөтөлбөртэй энэ юу штэ. Энийг яг хариуцлагажуулаад гэрээнд ч юм уу тусгасан зүйл заалт байдаг юм уу? Яг миний санаж байгаагаар бол ийм заалт бол байхгүй. Тэгвэл бол энэ бол зөвхөн компаниуд дээр бол нөгөө хариуцлагын нийгмийн хариуцлагын хүрээнд л хэрэгжүүлж байгаа. Манай компани тухайд бол бас яг тийм байна. Одоо энэ өндөг хомсдож байгаа үед ч гэдэг юм уу те одоо бид нар бол бүтээгдэхүүнийхээ үнийг ерөөс огт нэмээг байгаа. Өндөг хомсдохоос өмнө ямар үнэтэй байсан яг тэр юмээр л байгаа. Тэ. Өөр саналтай юм байна уу? Үнэ нэмчүүл та одоо ийм их улсаас ийм хөнгөлөлтөй нэг хөнгөлөлтөй зээл авчаад үнэ нэмээд штэ болооч Батгэрлээ гэвэл та хүлээж авах уу? Яг одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг байгаа л да тий. Гэтэ хөнгөлөлтөй зээл олгогдсноор ямар ч хэсэн бид нар өртгийг бол бага хэмжээнд барих, за тодорхой хэмжээгээр бас нөөцөө бүрдүүлэх ч гэдэг юм уу тэр боломжуудыг олгож байгаа. За мэдээж нөгөө ёс зүйн талаасаа бид нар мэдээж энэ одоо хөдөлгөөний зээлд хамрагдчихад илүү их өндөр ашиг одоо хөөгөө те өндөр ашиг болохын тулд. Гэтэ яг манай одоо шингэн үндэсний зах зээлийн хувьд бол тийм одоо төгс чөлөөт өрсөлдөөн байдаг учраас бид хэд бол одоо хамгийн доод үнээр өрсөлдөхөөс өөр аргагүй ялангуяа шинэ төсөл хэрэгжүүлж байгаа компанийн хувьд бол те. Тэгэхээр бидний хувьд бол тэр нэг зах зээлийн онцлогоос хамаарах юм уу да. Тэгэхээр манайх бол өрсөлдөөн зах зээл учраас бид нар аль болох хамгийн л өртөг багтай
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэгээ дээрэс нь эрэлттэй ч гэдэм үү те. Тэгээд хамгийн бага үнийг тогтоох ийм л одоо бодлого барихаас өөр аргагүй. Мөнхтөр дараа ер нь үлдсэн сүүлийн 3 жилийнхаа зээлдэгч нартай яг энэ нийгмийн хариуцлагынхаа үднээс бизнесийн ёс зүй талаас энэ үнийн хөөрөгдлийг оролцохгүй байх гэдэг тийм юм хийчих гэхээр бас арай эрх зүйн талаас болохгүй юу? Яах вэ? Тий, бас сая ч гэсэн сайд хэллээ. Манай Монгол улс бол те одоо зах зээлийн эдийн засгийн жамаараа явж идэг те. Улсаас одоо ингээд хүчээр ямар нэгэн юмны үнийг барих нь бол бас зах зээлийн дээр тогтолцоогоо эвдэх, буруу тогтолцоо үүсгэх те. Тийм тал үүсгэж байгаа. Гэхдээ бол одоо хөнгөлтэй зээл өгж байгаа гэдэг нь бол тэр компани ч юм бол айгүй олон зардал байгаа те. Түүхий эдэ худалдаж авах зардал байгаа, ажилчдын зардал нь те. Одоо ажил хүчний зардал гэж байж байгаа. За тэр дотор бол нэг том зардлын нэг болох санхүүжилтийн зардлыг бууруулж өгж байгаа юм болохоор бас төдийлөн те өртгөн нэмэхгүй талдаа ажиллаж байгаа. Тийм болох юм бол өртгөө бол бас сая бол захирал хийж илээ те. Өртгөө доогуур нь барьж үнэ нэмэхгүй байх нэг хүчин зүйл болж байгаа. Гэхдээ эцэс бид нар бол те одоо чөлөөт эдийн засгийн тогтолцоон дээр ажиллаж байгаа. Тэрнийхэн дагуу одоо явж явах бол зүйтэй гэж үзэж байна л да. За манай олон нийтийн санаа бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээ сая мах хүнсээ нөөцлөх гэсэн л дээ. Тэгээ хадгалах явцад юм тулгарч байгаа асуудал байгаа юу? Аюулгүй байдлыг яаж хангаж байгаа вэ? Хинээс яг асууж байна? За зоригоос асууж байна гинэ. За махны аюулгүй байдал гэдэг ингээд яригдчих. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр эмээлт болж байгаа асуудал ингээд 2-3 дараас асуудлаас болоод яг махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг газруудад бол маш их хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр манай компанийн хувьд бол нэг комплекс аж ахуй гэдэг юм хөгжүүлэх хэрэгтэй гэдэг ийм зорилго тавиад газар тариал тэжээлээ тарьж ургуулах, тэг малаа бордох, тэг өөрсдөө үйлдвэрийн орчинд малыг бойлж мах бэлтгэх тэрийг боловсруулж худалдаанд гаргах гэдэг юм чиглэлээр. Одоо бид хэд бол манай компани бол сүүлийн Хинтийн Жаргалтхан суманд хадаал аргын махны үйлдвэр шинээр бариад одоо ашиглалтанд ороход бэлэн болцсон. Тий. Тэгэхээр одоо мал төлтийн араас эхлээд мал нүүд тарга төвөрг аваад эхлэхээр бид хэд манай яг үнцэн ажилтнанд эхэлнэ. Тий. Тэгэхээр манай компанийн хувьд бол ерөөсөө нэг байнгын нэг тогтмол бэлтгэн нийлүүлдэг 2-3 харилцагчтай. Тэгээд нэг муу юм авч хэрэглэхгүй гэдэг ийм үндсэн зорилгоо тавиад явж байгаа. Түрүүн тэр нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ нэхгүй гэдэг асуудал тэр бол ер нь бол зөвхөн энэ Монгол улсад үйл ажиллагаа болж байгаа бүх аж ахуй нэгж өөрсдөө ёс зүйтэй байх ёстой гэдэг ийм л юмыг миний зүгээс хүсдэг. Яагаад гэвэл нөгөө бие биенээс хамааралтай хэн нэг нь үнэ нэмчих юм бол дагаад үнэ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгэхээр бүх компанид нэг ёс зүй гэдэг юм үнэ нэмэхгүй байх, өртгөө бууруулах, үнэ барих гэдэг асуудал дээр бүгд хамтрахгүй бол тий. Үнийг доктортой байлгаж чадна гэдэг юм бол өөрөө их эмзэг асуудал тий. Амгалаа. Ер нь бол энэ төсөл хөтөлбөрийн үр дүн, үр дагавар тий сайн юм болсон, муучин болсон эцсийн бүлэгтээ бол засгийн газар яаман дээр л энэ асуудал яригдана, зангилагдана. Одоо юу хаана алдаа гарав гэл ингээл яа. Тэгэхээр одоо нөгөө хуучин бол мэрэгжлийн хяналтын байгууллага гэж байсан тэр чигүүрэг ингээд салбар яамдууд руугаа тарцсантай холбоотойгоор магадгүй энэ чанар аюулгүй байдлын асуудал. За энэ үйлдвэрлэл нэмэгдээл байна. Тоо ширхэг нэмэгдээл хангамж гэж хангамжтай анхаарал ингээд бүтээгдэхүүн гаргаалаа гэж бодъё. Гэтэл тэрний цаанах яг нөгөө технологийн горимж, чанар стандарт, тэ аюулгүй байдал, яг хүний биед одоо хэрэгтэй тэр шим дэжээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэх байнгын энэ тасралтгүй хяналтыг яаж хийж чадаж байгаа юм. Жишээлбэл яг энэ одоо төсөл хөтөлбөрийн хүрээнд энэ ажил яг найдвартай явж байгаа юу гэдэг юм асуулт гараад байна. За энэ нөгөө хүнсний аюулгүй байдлын асуудал өөрөө маш өргөн үрээтэй асуудал байгаа тийм. Тэгэхээр хүнсний одоо сүлжээ бол маш одоо шат амжлага олонтой. Тэгэхээр энэ шат бүр дээр одоо хяналт шалгалтууд хийгдээд тодорхой хэмжээний одоо урьдчилан сэргийлэх ажлууд яваад ингээд явах хэвээр гол одоо хүнсний хангамжийн одоо энэ 36 дугаар тогтоол маань өөрөө яг аюулгүй байдал талдаа тий хийх стандартууд, батлах стандартууд ийм байна.
хяналт нь ингэж явнаа. Лабораторио бид нар ингэж хүчин чадлаа ингэж сайжруулнаа гэд үйл ажиллагаанууд маань маш тодорхой тусгагдаад өгсөн. Тийм. Тэгэхээр яг хуу салбар яам дээр мэрэгжлийн хяналт ирсэн. Тийм мэрэгжлийн хяналтын одоо салбарын хяналтыг хэрэгжүүлэх газар маань бол яг төлөвлөгөөд хяналт шалгалтаа ингээд одоо сарын аян одоо өрнүүлээд өшөө илүү сайжруулах тал дээр ингээд ажиллаж байгаа. Гэхдээ одоо яг одоо өнөөдөр хяналт шалгалтын хүрээнд тодорхой гарцсан ерөөсөө ийм байж болохгүй, энэ яхаараа ийм байдгийн бэ гэдэг ямар нэгэн тийм ноцтой зөрчил жишээлбэл гарсан юм байна уу? Магадгүй цаашдаа бидэнд одоо анхааруулга болчих үүднээсээ л би асууж байна л да. За яг юунууд яг хяналтын асуудлууд маань бол яг ингээд төлөвлөгөөтэй хяналт нь явагдаж байгаа тий. Тэгэхээр яг зүгээр би 36 дугаар тогтоолын хүрээнд яг хүнсний аюулгүй байдал ерөөсөө лаборатори юм байлээ. Лабораторийн асуудлыг бол бид нэр сайжруулж ээж шат болгон дээрөө тэр нөгөө хяналтууд лабораториороо одоо мал эмнэлгийн лаборатори, хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори энэ бүгдийг одоо сайжруулаагүй байхад одоо яг тэр хүнсний аюулгүй байдлыг бид нэр ярих боломжгүй байна тий. Тэгэхээр дараачихаа одоо хэрэгжүүлэх ажил дээр бол сая зөвлөх маань хийсэн тий. Лабораторийн асуудал маш чухал хүнсний аюулгүй байдал дээр тий. За микрофон тэнд саналаа илгэжсэн. За бүгдэнд нь орой минь төргий. За нааг даасуран гэдэг би ингээд манай компани болохоор юу үр тарианы чиглэлээр бизнес эрхэлдэг. Тэгээд яг ураасаа Улаанбаатараа ингээд санд ингээд тушаахаар ингээд мөнгө нь айгүй удаж ардаг 3-4 сар ингээд бараг тариалтай давхцаад мөнгө нь ирдэг. Тэрийг яагаад тэгдгийг асуух гэсэн. Хэн хариулах вэ? Ямар хариулах вэ? За хариулах боломж байна уу? Тэгээд яг юу хувийн үйлдвэрүүд, гурилын үйлдвэрүүдэд ингээд тушаа ихээр ингээд мөнгө нь айгүй ингээд дардаг нөгөө нэг чанарын үзүүлэлтүүд үнийн буулгадаг. Тэнгүүдээ яг усад тушаа игингүүд айгүй мөнгө нь удаж ардаг. Тэгээд тон уг нь нэг давтал нь нэг тон тутамд одоо нөгөө урамшуулал өгдөг. Тэрийн ботхоор усад тушаамаар идэг. Тэгээд яг хаврын тариалтын үеийн нөгөө нэг техник сур үйлчилгээ гээл шатхуун захиалах гээл тийм асуудлууд айгүй их толгордог. За хариулт өгч болох хэмжээнд нөхч өдөө амгалан тий. За тэгэхээр тариалан эрхлэлтийг дэмжих сан байж байгаад одоо хөдөө аж ахуй корпорац болсон шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ корпорац маань одоо яг бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулахаар төрийн өмчт үйлдвэрийн газар болоод одоо өөрчлөгдсөн байгаа тий. Тэгэхээр яг энэ санхүүжилт мөнгө нь те яагаад дууддаг процессын асуудлыг бол би шууд хэлж одоо яах байна. Гэхдээ би яг энэ дээр яг тэмдэглэж аваад эргээд холбогдоод те хариултын нөгөөд яг ийм шалтгаантай байдгаа гэд эргээд хэлж болно. За өөр одоо манай нэвтрүүлгийн оролцогчдоос саналаа хэлэх хүмүүс байна уу? За сонсож байна. Сонсож байна. За багш. За ер нь бол энэ хөтөлбөр маань хэрэгжээд 2 жил орчим боллоо шүү дээ. Гэхдээ энэ хугацаанд бас чамгүй амжилтууд гарч ийн. Жишээлх юм бол одоо хүнсний импорт маань одоо 5 орчим хувиар буурж байна. Энэ хугацаанд нийтдээ одоо 12,000 гаруй ажлын байр бий болсон байна гэдэг үзүүлэлтүүд бол тодорхой хэмжээнд энэ дээр богино хугацаанд ажиллах одоо нааштай үр дүнгууд бол гарч байна. Бид одоо цаашдаа яах вэ гэхээр зэрэг бас одоо лавлгаа тийм том лабораторитой нэгдсэн аюулгүй байдал талаасаа одоо эх жилүүд ажиллахаар ингээд төлөвлөж байгаа юм байна. За энэ бол бас цаашаалтай яриг. Лабораторид ажиллах болсон хүчин олдохгүй байна л гэдэг асуудал яриад байт юм л шүү дээ. Айгүй цалин багтай тэгээд ажилдгүй л гэсэн одоо. За ер нь боломжийг ашиглаад энэ төслийн өрөөнд бас үнэлэмжийн нэмэгдүүлэхийн энэ ажлын байрны салбар ч юм байгаа шүү дээ. Бүхэл салбар дээр тий зөвхөн лабораторид биш. Бүхэл салбар дээр одоо ажиллахгүй байна одоо жишээ гэсэн ийм асуудал гарч байгаа. Энэ юунаас хамаарат гэхээр бидний бүтээмжил бага байгааг харуулдаг байгаа шүү дээ. Бид нэр одоо мал аж ахуйн салбар энэ хүнсний салбарт бүтээмж бага байгаад байгаа юм аа. Тийм учраас энэ салбарт цалин бага байгаад. Тийм учраас дараагийн бидний явах ёстой бол энэ бүтээмжийг яаж нэмэгдүүлэх юм бэ гэдэг өнөөдөр бид нэр гаргаж тавих хэрэгтэй юм байна. Жишээлх юм бол одоо тэр хоршоогоор дамжуулж маштай зээлэх гэдэг би бол хувьдаа дэмжихгүй. Үүний хооронд бид нэр
бүтээмжийг дэмжсэн. Жишээлх юм бол одоо бид нэр өсвөр малыг одоо богино хугацаанд бордоод нядлах энэ бол одоо бүтээмжийг нэмэгдүүлж шүү дээ. Ингэжээж бид нэр цаашдаа бүтээмжийг нэмэгдүүлжээд богино хугацаанд арай одоо өртөг шингэсэн ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх энэ салбарыг дэмжих хэрэгцээ шаардлага бол байна гэж ингэж харж байна. За. Ер нь бол мал аж ахуйн салбарын асуудлыг ярихлаар тоонд биш чанарт анхаарья. Эцсийн бүтээгдэхүүн болгоё. Түүхийн эдвийг ингэ үн цэнтэй болгоё гэж ингэ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүрээнд бол бас санаачлан явж байгаа ажил тэр төсөл хөтөлбөр дотор бас авах юм байгаа гэж ингэж ойлгож байгаа. За мөнхтөр даргын үгийг сонсъё. Ер нь нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөгт өгч байна. Тий, сая одоо багс хэлж илээ. Үр бүтээмжээ сайжруулах ёстой. Тэгээд жишээлбэл одоо нодон жилээс би санал тавиад яваад байдаг гэх юм бол 50 үхэртэй байснаас 50 үнэтэй болчихоо. Гэдэг тий. 50 одоо үхэртэй байх юм бол жилдээ нэг 6 үхэр зардаг. За тэрийг 1.5 сая төгрөгөөр зарах юм бол 9 сая төгрөгийн орлоготой нэг малчин ажиллах юм байна л да. Тэгэх юм бол 50 үнэтэй болчихоо. 50 үнэтэй болох юм бол жилд доорож 40 тугалыг тий бас зарах боломжтой. 1 саяар зарах юм бол 40 сая төгрөгийн орлоготой ажиллах боломжтой байгаа. Тэгэх юм бол сая багшийн хэлдгийн дагуу те одоо хавар төрлөө намар тэрэг зарлаа. Тэр намар тэрийг авах аж ахуй байх хэрэгтэй. Тэр болж өгөөд хагас эрчимжүүлсэн аж ахуй, ногоон тижээлтэй. За тэгээд тэрийг жилийн 12 сар малаа тижээгээд тар гучин алдуулахгүйгээр мал төхөөр хүүлдвэрлэлд нийлүүлэх те. Тиймэрхүү тогтолцоо руу ингээд явандаа нэг Монгол улс маань орох хэрэгтэй юм болов уу? Тэрэн дээр одоо те манай ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газар те хувийн хвшил санхүүгийн байгууллагууд нь хамтарч ажиллах хэрэгтэй юм болов уу? За тэр утгаараа бол шинэ хоршооны бас тэр төлөвлөгөө нь бол те хэрэгжүүл бас гэмтэй болох байхаа гэж бодож байна. За даваа зөв нэмэх үү. За ер нь бол яг Монгол улсын ерөнхийлөгч санаачлаад хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн эхлүүлснээс хойш бол манай Монгол улс одоо хүнсэн дээр бол нэлээх анхаарал хандуулдаг болсон, бас тойрч бас хэлцдэг ярьдаг боллоо тийм нэлээ мэдээлэлтэй болж байна. Бид чи ер нь ямар хүнс хэрэгэлдэйн одоо жилд одоо тэр бум долларын хүнс гаднаас бид нар худалдаж авч хэрэгдэж идэж хэрэгжилж байна тий. Тэгэхээр тэр бум долларыг бид нар гадаашаа гаргаад байгаа байхгүй. Тэгээд энийг л бид нар Монголдо үлдээх гэж хүнсний хувьсгалыг хийж байгаа шүү дээ. Газар тариалан, мал аж ахуйн салбараас гарч байгаа бүтээгдэхүүнүүд хагас бүтэн боловсруулад өөрсдийнхөө хэрэгцээг хангах, сайжлаад бүс нутагтаа хүнс экспорт улс болох, бүр сайжлах юм бол дэлхийн одоо хүнсний хэрэгцээнд төв нэмрээ оруулдаг улс болох. Тиймэрхүү тоохон зорилготойгоор энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн эхлээд явж байгаа. Тэгээд тодорхой хэмжээний үр дүн байгаа ч бас болохгүй бүтэхгүй юм а бас бид нар яриад ингээд одоо үлдэж байгаа 3 жилийн хугацаанд энэ 19 нөр төрлийн хүнсийг дотоодоос 100% шийдэх. Тэгээд 19 чинь дотроо 56 бол задарч байгаа. Болж игэл одоо чадвал 19-ийг болохгүй бол одоо бүр илүү амжилттай байх юм бол 56 нэр төрлийн хүнснийхээ асуудлыг шийдчих юм бол бид одоо түрүүний нэг үн өсөд байгаа асуудал чинь бол одоо гайгүй болноо. Одоо бид үйлдвэрлэгч ус биш болохоор л гаднаас хүнсээ аваад байгаа учраас нөгөө тээвэр логистикийн зарлалт чинь дийлдэх бол бидэрт одоо захирагдахгүй өсөд байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар өөрсдөө үйлдвэрлэгч ус болж иж үнийн ядаж хөөрөгдөлгүйгээр амьдрах боломжтой. Тэгээд эрүүл аюулгүй хүнс хэрэглэх бас боломжтой. Олон талын ажил бүтэлтэй байгаа. За баярлалаа. Өнөөдөр 80 минутын турш Монголын үндэсний олон нийтийн телевиз нээлттэй хором шууд хилцүүлгийнхаа нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол хүнсний хувьсгал, үндэсний хөдөлгөөн, хөнгөлөлтөө зээл, үр дүн гэсэн сэдвийн хүрээнд байлаа. Тэгэхээр мэдээж хүнсний хувьсгал, үндэсний хөдөлгөөн бол 2026 оныг дуустал буюу 2027 хүртэл хэрэгжих ёстой. Энэ үйл ажиллагаанд бол ард иргэд олон нийтийн оролцоо маш чухал. Тэр дундаа мэрэгжлийн аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгч нарын итвэх санаачлага бүр маш чухал. Мэдээж хүнсний салбар гэдэг бол одоо хүн болгоны эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой улс орны одоо хамгийн чухал салбар. Энэ салбартаа бол бид анхаарал хандуулахгүйгээр эрүүл Монгол хүний тухай бас ярих боломжгүй. Тэр ч утгаараа Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, үндэсний хөдөлгөөн бол та бидний хамтын оролцоотойгоор бий болох үр дүнд хүрэх ийм үйл ажиллагаа юм шүү гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон нийт зочдод баярснаа илэрхийлье. Дараагийн дугаараар уулзцай. Баяртай үзэгчдээ.